Энэхүү подкастуудаараа гэмт хэрэг, болсон явдал, сэтгцийн гач үйлдэлүүдээс үүдэлтэй хүн амны хэрэг зэргийг хүмүүст сэрэмжлүүлэх үүднээс бэлтгэж та бүхэндээ хүргэж байна. Дээрх агуулгуудын хүрээнд сэтгэл санаа тавгуутах магадлалтай учраас жирэмсэн эхчүүд сэтгэл санаа докторгүй байгаа үедээ мөн 18-аас доош насныхан сонсохгүй байхыг зөвлөе. Энэ нь хувь хүний сонголт учраас хэрв сонсох явцад контентын ярианы агуулгаас болж сэтгэл санаа тагвархвал таныг сонсгоо зогсоогоорой гэж зөвлөе. Crime Station Podcast. Хөдөлгөөн хорихгүй, аюулгүй. Хүүн даван органик материалтай бөгөөд бид маш хэвтэй. Өнөөдөр ч тасглаа үнэхээр тухтай хийлээ шүү. Сайн байцгаана уу сонсогчдоо, бүгдэнд нь амралтын өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр энэ удаагийн дугаараар нэг маш сонирхолтой түүхийг урдны бас дугааруудаар тавтагдчихсэн гэмээр сэдвийн хүрээнд ярилцахад бэлэн болчоо сууж байна. За ингээд энэ удаагийн дугаар маань нэг сонирхолтой зочинтой байгаа. За зочин маань болохоор The Colors хамтлагийн гитарчин Тэргэл байна. Сайн байна уу? Урилгын маань хүлээж авсан маш их баярлалаа. Урьж оролцуулж байгаад бас маш их баярлалаа. За тэгээ би одоо яг ийм тайзан дээр байдаг хүнтэй, тайзан дээр байсан хүний одоо амьдралыг ингээд та бүхэнд ярьж өгөө, тэргэлтэй хамт энийг яриул илүү сонирхолтой ах юм болов гэдэг үүднээс бас урьсан байгаа. За тэгээ ярьж эхлэхээс өмнө The 27 Club гэж байгаа даа шүү дээ. Одоо энийг монголоор юу гэх юм бэ? 27 настай одоо алтартнуудын клуб ч гэж нэрлэх юм үү? Тийм. Энэний талаар хоёулаа бас хүмүүс жоох ойлголт өгчгүү те. Яг ер нь яагаад ингэсэн юм бол чи ер нь энэ дээр юу гэж боддог вэ? Энэ клуб наах бол нэг миний унснаар бол нэг 4-5 хүн маах болыг байсан юм шиг байгаа. Тэр нь бол дандаа алдартай хүмүүс байсан. Тэгээ хоорондоо ингээд айгүй ойрхон зайтай өнгөрцөн. Сүүлд бол яг нэг одоо таны подкаст нарсан Kurt Cobain одоо Amy Winehouse гэдэг мэдээж алтартнуудаас өнгөрсөн яг тэр 27-д өнгөрсөн нэг тийм цаг үе байгаад байгаа шүү дээ. Яг хөө тэд нар бас 27 клубд орох. Гэтэ яг нэг original гэх юм уу? Тэр хүмүүс нь бол одоо яг нэг 3-4 жилийн дотор л ингээд битэг ойрхон өнгөрцөн тийм 27-д өнгөрцөн хүмүүс. Тэрнээс нь эхлээл яг энэ 27 клуб гэдэг юм яригдаад эхэлсэнтэй хүмүүсийн донд. Тэрийг нь доо ингээд харахад бол яг эхнийх нь 70 онд байлуу да. Тийм нэг 69 70 байсан баха. Тэгж харагдаадсэн тий. Тий нэг Америк эмэгтэй дуучин байсан. Тэгээд араас нь Jimi Hendrix, Jim Morrison, тэгээд Rolling Stones-ийн гитарчин Brian Jones гэд явж исэн. Харин тий. Тэгээд сүүлд одоо Amy Winehouse жишээлх нь бол бүр сүүлд өнгөрсөн шүү дээ. Тэгэнгүүт одоо энэ баг 27 клубд шинэ одоо баг гишүүний мэгтлээ энтер гэсэн хүмүүсийн тиймэрхүү яриа яваад байгаа шүү дээ. Тий. Тийм жоохон хараалтай ч хэмээр жоохон эвгүүл надад санагдаад идэх юм. Ер нь энийг ингээд энэ сэдвийг ингээд сөхөхөөр тэгээд хоёулынгийн өнөөдөр ярих гэж байгаа энэ Jim Morrison гэдэг хүн бол айгүй алдартай хүн байсан юм билэ. Би одоо чамайг ингээд яг энэ хүний талаар ингээд хоёлаа ярилцахаар болоод үцхэд би энэ Jim Morrison гэдэг хүнийг яг өндөө бол урд нь сайн мэдгүй. Яг ямар хүн байсан, ямар хамтлаг байсан. Тэгээд Doors гингүүт бол мэдчихээн. Ийм хамтлаг бол байсныг би харж байсан. Яа эдгээр чи өөрсдийнх нь тэр нэрнийх нь нэг фонт нь илүү айгүй тийм юу штэ содон. Өө үсгнийх нь дундуур нь ингээд Монголын өө болгоо зурцсан юм шиг ингээд ташуу зураастай тийм тэрийг хараа шуум мэдээд байгаа байхгүй. Бусдаар бол ерөөсөө энэ хамтлагийг одоо мэдхгүй, Jim Morrison-ыг бүр үнэхээр ингээд мэдхгүй, энэ бол яалтчгүй одоо мэдхгүй байгаа миний бур болчих жоохгүй. Тэнгүүт зүгээр шүү дээ. Тийм тухайн үедээ гэхдээ хүмүүсийн дунд яг энэ хүн бол бүр үнэхээр амар юм шүтэн болж исэн тий. Одоо гэхоор бол баг нөгөө бид нар ч одоо ингээд Beatles гэж мэдээд байгаа. Тэнгүүтээ Queen энтер гэж мэдээд байгаа шүү дээ. Яг тэдний төвшөнд байсан айгу том хамтлаг юм билээ л дээ. Тэгээд эдгээр чинь болохоор өөрсдөө айгу олон жилийн бас уран бүтээл энэ төр төрвэгүй айгу богино хугацаанд яг итгэвтэй байж агаад тэгээд дараад нь ингээд тарчсан. Тэгээ Jim Morrison ч гэдэг удааг бас нас орцсон. Айгу залуудаа ингээ өнгөрцөн нэг тиймэрхүү үйл явдал бас болж исэн юм бэлээ. Тэгээ чиний болохоор Doors хамтлагийн одоо ямар дуунуудад дуртай вэ? Энэ хамтлагийг юу яагаад ингэж айгу дуртай болсон бэ? Яг надад Doors-ийн бүрийг би энэ дуунд нь дуртай гэсэн дуу бол байдгүй. Ер нь Doors яг ингээд айгу миний бодлоор концепт хамтлаг гэж би боддог байхгүй юу? Яг ингээд сонсох юм бол яг л ингээд нэг л төрлийн гэтээ ингээд дуунууд нь өөр айгу гой содон байгаад байдаг. Тэгээд ер нь бол би American Prayer гэж цомгийнхэн дуунуудад нь дуртай. Тэр нь болохоор Jim Morrison яг үхгээс өмнө ингээд студид биччихсэн яриа маяг ингээд хамтлагийнхэн дараа нь үхсхийн дараа ингээд трибют болгоо гаргажсэн хоёр цомгийнхэн нэг нь American Prayer гэж байдаг. Тэгээд тэрэн дээр ингээд нэг юм сүм бөмбөгийн тухай
дуулах гэхээс илүү тэр нь ч одоо бараг яриад байгаа юм ааш тий нэг тийм ингээд номлоод байгаа юм шиг сүмд байгаа юм шиг нэг тийм. Тэгээ миний уншснаар болохоор энэ Doors хамтлагийн одоо Jim Morrison ч өөрөө гоцлол дуучин байгаа. Тэнгүүтээ шүлгээ өөрөө зохиодог тий. Баста энэ ч зохиолч хүн гэж хэлэх үү тий. Яруу найрагч гэх юм уу? Яруу найрагч. Тийм бах тий. Тэгээ дооныхоо үгийг өөрөө зохиодог. Бигдээ ингээ байнга тэмдэглэлийн нэвтрээ авч явдаг байсан тий. Тэмдэглэл энэ төр айгу хөтэлдэг. За тэгээ онгот нь орох үедээ ингээ шүлгээг зохиодог гэдэг. Ер нь ингээд одоо нөгөө fun facts гэж ярьдаг шүү. Тийм зүйлүүд айгу сонирхолтой байгаадсан. Тухайн цаг үед амьдарчсэн. Тэгээд одоо ингээ бодоод үзэхэд 27 тагингүүт бүр амар залуу байгаа даа байхгүй. Тийм тэгээд хамтлаг байгуулсан үе нь гэхээр 19 настайгаасаа. Тэгэхээр бүр тийм багасаа тийм одоо цаанаасаа өгдөлтэй байсан юм уу? Наа өөрийн гэсэн юм авьяастай байсан хүн юм шүү. Тийм тэгэж одоо ингэж одоо залуу насндаа эдэр залуу насндаа ингэж айгүй ихийг бүтээгээд харамсалтай нэг айгүй залуудаа өнгөрчихсөн нэг юм үйл явдал болсон юм билэ. За тэгээд энэ удаагийн дугаарт бол яг би зураг олныг оруулахгүй. Ягаад тэгэхээр нөгөө Kurt Cobain-ийн дугаар дээр зургнууд ерөнхийдөө ингэж айгүйх оруулсан чинь тэр чинь бас нэг амиа орлсон байж магадгүй гэсэн нэг тийм таамаг явааддаг байхгүй. Тэрнээс нь болоод YouTube-ээс бол шууд ингэж хориглосон. Видео ингэж хориглоод идэх байхгүй. Тэгээд YouTube ер нь ингэ яван чангараад байгаа учраас би яг энэ удаагийн дугаар дээр олныг их зураг энэ оруулахгүй. Тэрнээс гадна одоо өнөөдрийн энэ яригдах байгаа түүхтэр бас урдны дугаараар яригдчихсэн Michael Hunters гэдэг юу байгаа. Задлан шинжээч мэрэгчлэлтэн айгуу тийм мундаг тийм мэрэгчлэлтэн байгаа. Тэр хүний дүгнэлтийг би бас танилцуулаад ингээд яриад явах болно. За тэгээд Doors хамтлагийн дууг ерөөсөө ингээд одоо мэдхгүй над шиг одоо юм мэдхгүй хүн байгаа бол би нэг дуугийн сонсчоо тийм энэ дууг бол би сонсч ирсэн юм байна гэсэн нэг дуу байсан. Тэр болохоор нөгөө Riders on the Storm гэдэг дуу байсан байхгүй. Тэр дууг ямар ч байсан хальт би сонсуулчих бодсон дээрээ. Тэгэхээр хүмүүс энэ дууны хүн бийс юм уу гэд бас мэдэж магадгүй. Энэ дууг нь яагаад ингээ одоо амьд ялгаадсан гэхээр би нөгөө GTA тоглож байхад харж илүү энэ дуу юу нь яагаад одоо л ингэж юу яагаад. Ер нь өөрөө бас айгу тийм мондөг дуу нэгт хоёрт болохоор яг энэ дуу нь болохоор LA Woman буюу одоо Jim Morrison яг нөгөө хүсээ өмнө хамгийн сүүлийн удаа цомгоо биччихэд явсан тэр цомогт нь багтсан хамгийн сүүлийн дуу. Тэгээд бас айгүй catchy гэж хэлж бас болох бах те. Яг ингээд дуу нь эхэлж байгаа ч тэр Jim Morrison тэр дуун дээр одоо ярьж байгаа, дуулж байгаа, за дуулах гэж хэлэх баха те. Ер нь ярих юм чаашийн. Тэр нь бас айгүй тийм өрмөц ингээд нэг тийм дууг нь айгүй гой тодтогоод өгсөн гэх юм уу. Тэр рок хамтлаг гэсэн мөрчлөө надаа ингээд сонсоход нэг рок хамтлаг биш юм шиг. Ер нь яг ямар төрөл жанрын хамтлаг гэж явд юм бол би бас яг өөрөө мэрэгжлийн хүнд хөгжимчин биш болохоор яг эднэрийг бол яг ямар гэдгийг нь бол би хэлж чадахгүй байна. Гэхдээ миний ойлгосноор бол psychedelic blues rock гэж явд юм байлээ. Blues-ийн ягаад хийж нэхэр тэр нэг Robbie гэдэг гитарч нь өөрөө айгу тийм country blues юм тоглох айгу дуртай. Тэгээд яг ингээд нэрээ гэдэг ингээд гитарын сонсоод үзэнгүүт айгу тийм country ингээд элементүүд надад сонсогдож байгаа юм уу? Сэтгэл дагаачдаг юм яасан надад айгу тэгээ сонсогдсон. Тэгээд би тэгээ rock гингүүт нь одоо бараг нөгөө Nirvana шиг орж чарлал амар тэгээд хамах гэсэн чинь яг ингээд дуугийн сонссон чинь тэгт rock хамтлаг муу юм уу? Rock ч тэгт дотроо ингээд бас айгу олон төрөл байгаа гэдэг шүү дээ. Тэрний нэг юм шиг байна. Тэгээ айгу ийм өрмөц сонстой. За би ямар ч дуугийн ингээд хальт сонсоолаа заяа. Тэр энэ аим тийм country яваас нэг тийм ингээд нэг юм. Тийм тэгээд нэг юм rock гэж хэлэхэд тийм яг нэг country одоо нөгөө Америкийн country чи монголоор бол юу зохиолын дуу гэсэн бараг л тий тиймэрхүү юм шиг сонсогдсон чи энэ дууг одоо энэ Doors хамтлагийн дуу юм билэ. Тэг ингээд би энэ дууны юу юм бэ штэ. Тэг энэ чи нөгөө нэг бас одоо үед ч гэсэн ингээд нөгөө байлгаад байд юм бэл штэ артистууд. Тий яг өөрсдийнхөө одоо миний мэдхийн хамгийн сүүлд нь Snoop Dogg яг энэ дэр ремикс хийсэн байдаг санагдаж байна. За тэгэхээр ямар ч байсан хоёлаа эхлээд бол нөгөө одоо яг нас барсан үерүүн. За тэгээд доктор Michael Hunters ямар дүгнэлт гаргасан гэдгийг нь би ярьчаад тэгээ хоёлаа эргээд яриалгаа ороод ер нь одоо энэ хамтлагийн одоо энэ хүний талаарх fun facts руу орё гэж бодож байна. За тэгээ. Jim Morrison за бүтэн нэр нь James Douglas Morrison 1948 оны 12 сарын 8-нд Флорида мужийн Melbourne хотод төрсөн. За аав нь болохоор Тэнгисийн цэргийн хүчний адмирал байсан. Гэртээ бараг байдгүй. Тэгээ ирэхээрээ ер нь аль тийм цэргийн сахилга бат тогтоодог тийм нэг хүн байсан юм байна. За аав нь бараг гэрийн бараа хардаггүй байсан болохоор ээжтэйгээ ол нэлээд ойр өссөн. За 19 настайдаа Jim жүжиглэх урлагийг нэлээд сонирхож эхлээд аавынхаа хүслийг тоолгүйгээр 1964
онд UCLA-д кино урлагийн чиглэлээр суралцаж эхэлсэн. За дараа нь болохоор баруун эргийн хиппи соёлд ер нь бол бүрэн татагдж ороод 1965 онд сургуулийнхаа найз Ray Manzarekтэй The Doors гэд хамтлагийг байгуулж исэн юм байна. За бага насныхаа талаар бол нэг их мэдээлэл байдаггүй ч гэсэн өсвөр наснаасаа эхлээд арх нэлээд уудаг болсон талаар түүний ойрын хүрээллийнх нь хүмүүс бол ярьсан байдаг. За эхлээ ямартаач яг нас барсан өдөр нь юу болж өнгөрсөн талаар та бүхэнд ярьж өгөөд дараа нь эцсийн дүгнэлтийг ямар байдлаар одоо мэрэгчлэтнүүд тайлбарлсан гэсэн нэлээд тийм өргөн сэдв рүү нь оръё. За Парис хотод 1971 оны 7 сарын 3-ны шөнийн 3 цаг 30 минутанд Pamela Carson гэдэг одоо энэ Jamie-ийн найз эмэгтэй нэг чимээнээр бол сэрсэн юм байна. За тэр нь ямар ч юм байсан гэхээр Jim бол тийм амьсгалахад айгүй хэцүү болцсон тийм эвгүй чимээ гаргаад ирсэн юм байна л та. Тэгэхээр амьсгал нь боогдож байгаа болов гэж айгаад тэгээ Jamie-г ингээд нэлээд хүчтэй ингээд сэрээсэн байна. Тэгээ удаагүй Jim сэрээд халуун усанд орохоор ваннда ус дүүргсэн. За тэгээ шөнийн 4 цагт болохоор Jim одоо найз эмэгтэйгээ дуудаад бөөлчгөөд ийн гэдгийг хэлсэн юм байна. Тэгээ эхлээд болохоор зөвхөн эдсэн хоолоороо бөөлжсөн удаагүй цусаар бөөлжөд эхэлсэн. Тэгчээд нөгөө найз эмэгтэйдээ би ингээд миний одоо би нэг л сонирн болоод байна гэж хэлсэн мөртлөө эмч дуудаад хэрэггүй шүү гэж хэлсэн байна. За тэгээ бөөлжснийхэн дараа одоо Jimmy би энэ гайгүй болцсон байх гэж бодоод найз эмэгтэй нь унтахаар одоо буцаад хөвтсөн байна. Ерөнхийдөө бол цусаар бөөлжнө гэдэг нь маш ноцтой шинж тэмдэг байдаг. Ийм үед бол заавал яаралтай эмнэлгийн тусламж авах ёстой байсан. Цусаар бөөлжих хүндсэн бол хоёр шалтгаан байдаг юм байна. За нэг нь болохоор элэгний хүнд өвчин. Гэхдээ Jimд бол элэгний өвчин байсан гэх ямар ч тийм баримт байдаггүй. За нөгөөх нь болохоор хүчтэй одоо огиулах үед үүсдэг. Хүчтэй огиж бөөлжих үед улаан хоолой салст нь урагдаад тэгээд цус ходоод руу одоо алтагдах боломжтой. Тэгээ аажмаар ходоодонд хуримтлагдж агаад бөөлжих үед цустай бөөлжж байгаа юм шиг одоо байдлаар харагддаг юм байна л да. Тэгээ тухайн үед Jim яагаад бөөлжсөн талаар хинч юу нь бол нарийн ингээд судалж үзээгүй. За бөөлжих нь бол бас харт амхны нөлөөнд орсон хүний шинж тэмдэг байж болдсон юм байна. Тэрнээс гадна зүрхний шигдээсийн ихэнх үеийн шинж тэмдэг ч гэсэн байж болдог. За шөнийн 4 цаг 30 минутын үед Pamela сэрсэн чинь Jim бол орлогоо ирээгүй байсан. Тэгэхээр нугаалгын өрөө рүү яваад орсон чинь Jim болохоор ванн дотор хөвтчихсэн. Тэгээд толгой нь болохоор ванны арт талыг нь ингээд налцсан, яг унтж байгаа юм шиг байдалтай харагдсан. Pamela болохоор бас л одоо сэгсрээд сэрэх гэж оролдоод ваннаас бас гарахыг оролцсон ч гэсэн ямар ч тийм хөдөлгөөнгүй болцсон тийм хүнд биеийг бол өргөж үрсэж чадаагүй. Тэгээд дараад нь болохоор одоо энэ Jimmy-ийн найз Alan Ronnie гэдэг хүн рүү залгсан байгаа. Alan болохоор удалгүй байранд нь ирээд тэгээд түргэн тусламж дуудсан. За ингээд үүрээр 5 цагт хамгийн түрүүнд бол одоо нөгөө гал сөнөөх багт бас ийм түргэн тусламжийн хүмүүсээс ажилтсан штэ. Тэгээ хамгийн ойр байсан одоо тусламжийн хүмүүс л тэр байсан юм шүү. Тэгээ явж очиж шалгасан чинь Jimmy-ийн одоо би энэ бол дулаахан одоо ийм бүлээн одоо хിവэр байсан байгаа байхгүй юу. Тэгээ ваннаас бол түүнийг гаргаад унтлахын өрөөрөө зөөсөн. За эхэндээ болохоор Jimmy-г одоо ингээд амьд байна гэж бодоод зүрхийг нь одоо буцааж ажилуулахын тулд CPR хийж эхэлсэн. Харамсалтай нь тэд нар бол удалгүй одоо андуурсан гэдгийг ойлгосон юм билэ. Jimmy-ийн бие нь бол маш хурдан хурж эхэлсэн. Ингэснээрээ очисон хүмүүс бол Jimmy-г одоо аль хэдийн нас барсан гэдгийг нь мэдсэн юм байна. Бие нь бүлээн байсан гэдэг нь амьд байсандаа бол биш, харин ванны халуун усанд удаан хөвцөнтэй нь холбоотой байсан. За ингээд өглөөний 6 цагт нэг эмч явж чод Jimmy-г одоо нас барсан гэдгийг аль бие ёсоор баталгаажуулсан юм байна. За гэхдээ орон сууцыг шалгаж исэн цагдаагийн нэг ажилтан бол энэ нөхлийг нэлээд тийм сэжигтэй гэж үзсэн юм байлээ. За тийм болохоор тухайн цагдаа илүү туршлагатай тийм шүүх эмнэлгийн шинжээчийг дуудсан. За оройны 18 цаг, за өөрөөр хэлэх юм бол ингээд одоо нас барснаас нь 12 цагийн дараа доктор Max Vasil гэдэг хүн хэргийн газарт явж очсон. За тэр бол Jimmy-ийн биед нь маш тийм одоо товчхон гадна талаас нь үзлэг хийгээд за тэгээ өхлийн шалтгааныг нь зүрхний шигдээс гэж аль бие ёсоор баталгаажуулсан одоо ийм нэг үйл явдал болж өнгөрсөн. За ингээд The Doors хамтлагийн гоцлол дуучин Jim Morrison 27 наснда нас барлаа гэсэн мэдээлэл бол дэлхийд даяар бараг тарж эхэлсэн гэж хэлж болно. За гаднаас нь харахад бол тийм харцангуй эрүүл тийм харагдаж байгаа хүн одоо вананд нас барсан байхад задлан шинжилгээг бол заавал хийх ёстой байсан. За энэ дээр бол угаасаа ямар ч хэрэгэлзээ байхгүй. Тухайн Max Vasil гэдсэн эмч эцсийн одоо тайлан дүгнэлтийг гаргахдаа
айгүй тийм яарсан байдалтай байсан гэдэг нь илт харагддаг. Хэргийн газар тэр бол маш богино хугацаанд байсан. Тэгээ Хантер Симчийн хэлснээр бол хэрвээ би тэр газар байсан бол одоо Джеймд яг юу тохиолдсон гэдгийг тогтоохын тулд хэдэн цаг магадгүй хэдэн өдөр зарцуулах байсан гэж ярьсан байдаг. За тэгээ түүний хувьд энэ хэргийн задлан шинжилгээ гэдэг нь үнэхээр тийм маш одоо эмгэнэлтэй, харамсалтай төвшөнд хийгдсэн ажил байсан гэж дурдсан байсан. За тэр үед бол Парис хотод амралтын улиралдаа орчихсон байсан. За өөрөөр хэлэх юм бол Монголд ингээд одоо наадам болохоор ч юм уу цагаан сараар хүмүүс нэг урт амралт авдаг шүү дээ. Яг тэр амралтын үеийн одоо энэ 7 сарын ихээр тохиолдчихсон байсан. Яг иймэрхүү төрлийн хэргийг хариуцдаг одоо албан тушаалтнуудын ихэнх нь Парист бол байгаагүй. Цагдаа нарын нүдээр яг иймэрхүү төрлийн гэмт хэрэг зүгээр л нэг жуулчин хүн нас орсон. За тэгэл нэг Америкчууд те олонх нь одоо харт амх хэрэгэлдэг хүмүүс ийм байдлаар нас орох нь айгүй түгээмэл үзэгдэл байдаг гэсэн нэг тиймэрхүү нүдээр харж исэн гэх юм уу та. Ер нь бол нэг онцгой ач холбогдол өгөх шалтгаан байхгүй гэж үзэжсэн. За доктор Василийн бичсэн байсан одоо тайланд үнэлт нь ганц 2хон одоо мөрөөс бүрдсэн тийм одоо бичиг байсан. За тухайн тайланд нь болохоор Жим цэжээр нь өвдөжсэн, амьсгааджсэн, бас арх хэтрүүлэн хэрэгэлдэг байсан гэсэн иймэрхүү зүйлийг бичээ тэмдэглэжсэн байсан. За гэхдээ энэ бүх мэдээлэл ердөө ганц хүний буюу одоо Памела гээд Жимийн одоо найз бүсгүй байсан хүний өгсөн мэдүүлэг дээр үндэслсэн байсан. Тэгэхээр үхлийн шалтгааныг нь мөрдөж шалгаж байгаа шинжээчийн хувьд зөвхөн нэгэн гэрчээ мэдүүлэхт бол найдаж болдоггүй. За Жимийг нас барахаас нь өмнөхөн уулзж байсан бусад хүмүүсийг ч гэсэн олж одоо ярилцах хэрэгтэй байсан. Бас хэргийн газрыг бол маш нарийн шалгаж иж яг үнэндээ юу болсон талаар илүү одоо бодит ойлголттой болох ёстой. За 2009 онд нийтлэгдсэн нэг дуйлаантай мэдээлэл Jim Morrison-ы үхлийн талаарх албан ёсны түүхийг бол бүхэлд нь өөрчлөх хэмжээнд хүрчээсэн юм билээ. За тухайн нийтлэлт нь болохоор Jim Vanand нас бараагүй, бүр өөрийнхөө орон сууцнд ч гэсэн нас бараагүй гэж бол дурдсан байдаг. За 1971 оны 7 сарын 3-ны шөнийн 2 цагт буюу одоо нас барахаас яг 1 цагийн өмнө Rock and Roll Circus гэдэг тийм одоо шөнийн клуб байдаг гэсэн юм л одоо бар гэж ярьдаг штэ. Тэр баарны менежер Sam гэдэг хүн байсан юм байна. За тэр хүний ярьснаар бол Jim уугаад одоо сууж байхад нь нэг 2 одоо харт амхны 8-аачин Jim дээр явж утсан байгаа байхгүй юу. За тэгээ удаачгүй Jim болохоор одоо эрэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөлөө яваад өгсөн. За хэсэг хугацааны дараа хүмүүс ингээд эмэгтэйчүүдийн 0-д нэг хүн түгжигдчихэд юусоо гарч ирэхгүй ямар ч хариу өгөхгүй байна гэж тиймэрхүү төрлийн одоо гомдол яриад эхэлсэн юм байна. За тэгээд нөгөө Sam гэдэг менежер болохоор бусад бас одоо нөгөө баарныхаа хідэн ажилтнтай хамт тухайн хаалгыг эвдээд онгойлгосон чинь Jim болохоор одоо суултуур дээрээ нас барсан байдалтай байхыг нь олж харсан. За тэгээ хажуугийнхаа шалан дээр бол героины тийм нунтаг бас байсан гэсэн ийм зүйл бол яригдтiin байлаа. Тэгээ Jim-ийн найз нөхдийн дунд бол энэ хувилбар бүр олон жилийн турш нэлээд одоо өргөн хүрээтэй яригдаад энэ таамгийг үнэн гэдэгт бүр бат итгэсэн байгаа. Jim Morrison Rock and Roll Circus гэд бааранд нас барсан гэж маш олон хүмүүс ярьж исэн. Энэнд нь ч гэсэн бид нэр итгэдэг байсан гэж хамтлагийн гишүүн бол сүүлд ярьсан байдаг. За энэ таамгаар бол хүмүүсийн нуухыг хүссэн зүйл нь бол тун энгийн. Jim Morrison баарнаас худалдаж авсан одоо харт амхаа клуб дотор хэрэглээд яг тэндээ хэтрүүлж хэрэглэсний улмаас нас барсан. Харин дараа нь болохоор үнэн хэрэг явдлыг нуухын тулд хамгаалагчид нь Jim-ийн цогцсыг баарнаас гаргаад орон сууцнд нь аваачсан. За тэнд нь бол нас барсан цагийг өөрчилж харагдуулахын тулд халуун усанд хэвтүүлсэн гэсэн тийм одоо таамаг яригддаг. За тэгээд доктор Майкл Хантерсын хэлснээр бол Jim үнэхээр одоо тухайн Rock and Roll Circus гэд бааранд нас барсан байх магадлалыг ерөөсөө бүрэн өгөөсгөж чадахгүй гэж хэлсэн. Тэгэхээр түүний хувьд бол яг хэрэгэлсэн харт амх ямар нэг байдлаар нөлөөсөн эсхийг заавал үзэх хэрэгтэй гэж одоо энийг нь бол онцолж дурдсан байна. Гэхдээ эмчийн товчхон тайлангаас нэг чухал зүйл одоо олж харсан нь юу байсан гэхээр Jim-ийн одоо хамрын нүхний орчимд нь тийм бага хэмжээний цус байсан байна. Энэ нь болохоор героиныг хамраараа сорж хэрэгэлсэн байж болзошгүй нэг шинж тэмдэг юм байна. За түүхийн нунтаг хэлбэрийн героиныг хамраараа сорж хэрэглэх үеэр талст бүтцэн хамрын салстын нарийн судснуудыг гэмтээгээд тэгээ судас хагарч цус гаргахад одоо хүргэдэг юм байна. Тэгээ Jim-ийг одоо нас барснаас бүр хэдхэн хоногийн дараа Парисын одоо зүүн хэсэгт нэг том ханан дээр одоо Jim was a junkie буюу одоо Jim бол харт амхчин байсан гэсэн тийм том графит хүртэл бичигдчихсэн юм байна. Jim-ийн хамрын орчимд бага хэмжээний цус байсан гэдэг нь үнэхээр
үнэхээр героинтой холбоотой байх бол бүрэн боломжтой гэж үзсэн. За гэхдээ одоо toxicology шинжилгээ ерөөсөө байхгүй болохоор нас барсан шөнө үнэхээр героин хэрэглэсэн эсхийг гэрчүүдийн мэдүүлгээр л одоо тогтоох боломжтой байсан гэсэн үг. За тэгэхээр энэ болж өнгөрсөн үйл явцыг Майкл Хантер гэдэг одоо алдартай залан шинжээ чимч маань юу гэж дүгнсэн талаар одоо та бүхэнд ярьж өгье. За доктор Майкл Хантер Жимиг нас барах үеэр бичиж боловсруулсан Макс одоо Василь гээд эмчийн тайлан эхлээд харж үтсэн. Бас тэр үед Жим яг ямар байдалтай байсныг ойлгохыг хичээж гэрчүүдийн мэдүүлэг, цагдаагийн баримт бичиг, тэгээд эмнэлгийн нотлох баримтуудыг ашиглаад эцсийн дүгнэлтийг өөрийн зүгээс нэлээд тийм тодорхой бас тайлбарлахыг хичээсэн байсан. За Макс Василь гээд эмч болохоор Жим Моррисоны нас барсан газарт одоо хамгийн түрүүн очисон эмч байгаад байгаа. За тэгээд Жим Моррисоны үхлийн шалтгааныг нь зүрхний шигдээс буюу одоо нөгөө natural causes гэж ярьдэн штэ. Тийм одоо шалтгаантай нас баралт гэж бол дүгнсэн байдаг. За гэхдээ доктор Майкл Хантерийн үзснээр бол энэхүү тайлан нь зөвхөн хэргийн газарт хийсэн одоо тухайн одоо Василь гэдэг эмчийн анхны үзлэг дээр үндэслээд задлан шинжилгээ хийгдээгүй, toxicology шинжилгээ өрөөсөө аваагүй, бас Жимийн одоо урдны эрүүл мэндийн түүх нь ямар байсан тэр гэдгийг огт судлаагүй байсан. Тэгээ энэ нь болохоор мэрэгжлийн хүний хувьд ч тэр за энгийн хүний хувьд одоо бид нар ингээд зүгээр бодоод үзэхэд ч гэсэн үнэхээр тийм хангалтгүй тайлан байгаад байгаа. Амьдралынхаа сүүлийн хэдэн 7 хоногийн туршид бол Жим хит их одоо идчихсэн. За тэ дээрэс нь маш их тамхи татдаг байсан. Өөхтөөс ихтэй хоол хүнс ер нь байнга хэрэглэх, за дээрэс нь нэмээд хэмжээний тамхи татах нь атеросклероз гээд үхэлд хүргэж болцшгүй зүрх судасны өвчин үүсэх эрсдлийг бол эрс нэмэгдүүлдэг. За өөхтөөс ихтэй хоол хүнс, за тэгээс тамхи нь бол судасны хаананд тийм тов руу үүсгэд хүргэдэг юм байна. Холестерин, эсүүд, за тэгээд бусад хаягдал бодисоос бүрддэг энэхүү одоо тов руу нь судасны хаананд товоос нь тийм хэсэг үүсгдэг. Харин судас бөглөрөх үед үр дагавар нь юу байдаг вэ гэхлээр харвалт за эсвэл одоо зүрхний шигдээс байж болт юм байна. Гэхдээ 27 настай хүний хувьд эрсдэлтэй одоо хүчин зүйлүүд байсан ч гэсэн атеросклероз гэдэг нь үхлийн одоо үндсэн шалтгаан байх магадлал бол маш бага гэж үзсэн. Гэхдээ санаа зовох өөр амьдралын хэм маягийн хүчин зүйлүүд бас байсан. Тэгээ эмнэлгийн тайлан нь харахад бол архины хит их хэрэглээг онцолж одоо дурдсан байдаг. За архийг олон жилийн турш хэтрүүлж хэрэглэх нь өөхтөөс ихтэй хоол хүнс, тамхи татахтай одоо ингээд хавсархаараа зүрхэнд бол асар их ачааллыг өгдөг юм байна. За тэгээ эмнэлгийн тайланд бас нэг анхаарал татах зүйл байсан. За Жим бол амьсгалахад айгүй тийм хүндрэлтэй болцсон. Энэ хүний амьдралын хэм маяг тэр чигтээ тийм одоо эрүүл бос байсан маа. За тэгээд энэхүү одоо арх гэдэг зүйл түүнийг нас барсан шөнө нөлөөлсөн ч гэсэн үхлийн одоо цорын ганц шалтгаан гэж бол үзэх хангалтгүй гэж доктор Майкл Хантерс одоо ярьсан байдаг. За түүний бодлоор Жимийн асуудал зөвхөн хоол хүнсэнд байгаагүй. За харин амьдралын хэм маяг бүхэлдээ одоо асуудалтай, донтох эмгэгтэй хүмүүсийн энэ нь бол нийтлэг одоо асуудал гэж явдаг юм байна. Жимийг нас барахаас өмнөх 7 хоногудад биеийн байдал нь маш ноцтой байсан гэдгийг илтгэх өөр нэг чухал мэдээлэл байдаг. За тэр бол цээжний урд хэсгээр хүчтэй өвдөх. За энэ болохоор precordial chest pain гэсэн ийм одоо шинж тэмдэгтэй байсан маа. За тэгээ энийг ойлгохын тулд түүнийг нас барахын өмнөх одоо үеийн гэрчүүдийн мэдүүлгийг нас харах хэрэгтэй. За 1971 оны 7 сарын 2-ны өдрийн 2 цагт одоо Жим одоо нас барахаас яг 1 хоногийн өмнө гэсэн үг шүү дээ. Тэр болохоор UCLA-д хамт сурч исэн одоо тэр Alan Roney гээд найзтайгаа уулзсан. За тэгэл яг л урдны адил маш хэмжээний зүйл идсэн. За тэгэл арх усан тамхи татчихсан. Хоол идчих явах үеэрээ одоо Жим болохоор маш хүчтэй тийм ханиалгаж исэн байгаа. Тэр нь болохоор ингээд зүгээр нэг ханиалгаа зогсох биш, айгу удаан хугацаанд ингээл ханиалгасаа хэвээрэл одоо байгаад исэн. Тэрийг нь бол айгүй нөгөө тэр Alan гэдэг найз нь айгуусан анзаарсан байгаа байхгүй юу. Тэгэхээр Жимийн зүрхэнд иржсэн ачаал нь уушигнаас үүдэлтэй амьсгалын хүндрэлтэй нас холбоотой байж болно гэж үтсэн. Тэгэхээр одоо нас барахаасаа хэдэн 7 хоногийн өмнөөс эхлээд ийм амьсгаа давчдах гэсэн иймэрхүү шинж тэмдгүүд бол байсан. За тэгээ гэрчүүдийн мэдүүлгээр Жим бол нас барахаасаа өмнөх 6 сарын хугацаанд 2 ч удаа одоо өндрөөсөн гэж унсан байгаа байхгүй юу. Энэ нь болохоор цээжиндээ ноцтой гэмтэл авсан байх магадaltaй гэдгийг нь илтгэдэг. 1971 оны 1 сард Лос Анжелест нэг үдшилгэний дараа Жим одоо ус зайлуулах хоолойноос дүүжлэгдэж савлагдж байгаа 4 давхрын өндрөөс унсан байгаа. Тэгээ унах үеэрээ болохоор нуруугаараа газар унсан. Тэгчээ энээсээ 3 сарын дараа болохоор Парисын нэг айгүй лаг цочд буудалд согтуу байх үедээ дахиад нэг солиотой үйлдэл хийсэн. Тэр нь юу байсан бэ гэхлээр шүн ингээд унтаж чадахгүйсэн юм байна л та. Тэгээд тагтан дээр гараад үсрэхээр оролцсон. Тэгээ унахтаа болохоор доор нь нэсэн нэг машин дээр унаад за нуруугаараа айгүй тийм хүчтэй одоо унсан байгаа. Тэгээ тухайн үед нь болохоор түүнийг одоо эмнэлэгт хүргээд рентген зураг энэ төр бол уг нь авч исэн юм байна. Тэгээ сүүлд одоо
нөө Памела гээд найз бүсгүйгийнх нь ярьснаар бол рентген зургаар харахад Жимд бол ямар нэг асуудал ерөөсөө илрээгүй гэж ярьсан байдаг. Тэгэж унах үеэр хэрвээ уушиг нь няцарсан байсан бол рентген зурган дээр сүүдэр хэлбэрээр харагдаж болох ч гэсэн заримдаа огт харагдахгүй өнгөрөх тохиолдол ч гэсэн байд юм байна. Тэгэхээр ингэж 2 удаа унах үеэрээ Жим бол одоо цээжиндээ гэмтэл аваад тэрнээсээ болоод амьсгаадаад цээжээр нь өвдөх гэсэн иймэрхүү төрлийн одоо шинж тэмдгүүд илрээд байгаатай нь бас холбоотой байсан байж магадгүй. Цохилт авсан хэсгийн яг доорх уушиг нь одоо ингээд хөхөрсөн няцарсан байна уу гэдгийг нь рентген зургаар уг нь бол айгүй сайн шалгах ёстой байсан байна. Гэхдээ доктор Майкл Хантерсын бодлоор энэ гэмтэл дангаараа одоо Жим Моррисоны өхлийн үндсэн шалтгаан болсон гэж үзэх бас боломжгүй гэж үзсэн. Тэгээд Жими мэдэрчсэн цээжний өвдөлт за амьсгаадах шинж тэмдгийг архинд донтсон хүмүүст түгээмэл тохиолддог өөр нэг өвчнөөр бас тайлбарлаж болд юм байна. За тэр нь бол уушигны хатгалгаа байгаад байгаа. Архинд хит цогцсны улмаас гүн нойронд автсан үед шингэн бодис уушгинд нь ороод уушигны бүрсгүүлэлт нь одоо халдвар үүсэх боломжтой гэдэг юм. Тэрнээс нь болоод амьсгалах үйл ажиллагаа нь алдагдаад цусндаа хүчил төрөгчийн одоо хэмжээнд буурчдаг. За ингэснээрээ бол зүрхэнд илүү их ачаалал очдог. За 1971 оны 7 сарын 3-ны шөнийн одоо 1 цагт одоо Жим одоо яг нас барсан өдөр гэсэн үг шүү дээ. Памела болохоор цагдаа төгсөн одоо мэдүүлэхээр бол тэр үед Жим одоо айгүй тийм уртных шигээ одоо ямар байдгүй яг тийм байдаг шигээ энгийн харагдчихсэн. Тэр хоёр орон сууцсандаа одоо пян цогжим сонсоод хамт виски уусан байна. Хэрвээ Жим үнэхээр одоо кокаин төрлийн хар тамхи хэрэглэсэн байсан бол 50 бус байдалтай айгүй тийм энгийн үеэсээ өөрч гэдэг юм уу. Цаашлаад одоо хий юм харах, бодит байдлаас тасрах, дэмэрэх гэх мэт тийм одоо сэтгцийн өөрчлөлтүүд ч гэсэн илэрч одоо болохоор байсан. Гэхдээ гэрчүүдийн мэдүүлгийг харахад бол одоо түүнийг нас барахаас өмнөх хэдэн цагийн турш тиймэрхүү төрлийн шинж тэмдэг бол огт одоо ажиглагдаагүй юм байна. Тэгэхээр Хантерс эмчийн дүгнэлтээр бол кокаин гэх зүйл одоо Жимиг үхэлд хүргэсэн гол шалтгаан биш гэж үзсэн. За тэгээ Жимиг одоо Парист амьдарч байгаа үед нь Францын хар тамхины намаачид шинэ төрлийн нийлэг героиныг одоо худалдаалж эхэлсэн юм билээ. Тэгээ тухайн бодисон цэвэр хэлбэрээрээ бол бүр маш хүчтэй тэгээд маш бага хэмжээгээр ч гэсэн үхэлд хүргэх чадвартай тийм айгүй эвгүй төрлийн одоо хар тамхи байдаг байсан юм байна. Лабораторийн нэр нь болохоор аматил фентанил гэж байгаа байхгүй юу. Тэгээ фентанил ч одоо бол бүр амар юм харт хар шиг тийм зүйл болчихсон байгаа. За гудамжинд болохоор хүмүүс энийг нь China White гэж нэрлэдэг юм байна. Тэгээ нөгөө найз бүсгүй Памелагийнх нь одоо баг нууц амраг гэж хэлж болохоор Жан де Брето гэдэг хүн байдаг байсан юм байна л да. Энэ хүнтэй болохоор ингээд хайр дурлалын асуудалтай байсан талаар тухайн үед нэлээд одоо ховж болж бас яригддаг байсан юм билэ. Тэгээ тухайн Жан де гэдэг хүн болохоор нэлээд тийм аюултай хар тамхиг Парисын чинэлэг хэрэглэгчдэд нийлүүлдэг тийм одоо хар тамхины 8 ч юм байсан маа. Тэгээ тэр хүн болохоор саяын одоо дурдгдсан China White гэдэг нэртэй бодисыг бол зардаг байсан юм. Тэгээ тухайн үед өргөн тархсан одоо хол зэхтэй Мексик героиноос одоо энэ нь бол хэд дахин хүчтэй. Тэр үедээ ч үхлийн аюултай байсан одоо ч гэсэн одоо аюултай хэвээрээ байгаа. Парист Жимтэй ойр байсан хүмүүсийн ярьсан зүйл за тэгээд China White зардаг 8-ачинтай холбоотой байсан гэдгийг нь бодоод үзэхээр Жимийн хэрэгэлсэн героин нь магадгүй одоо энэ China White байсан байх бол өндөр магадлалтай. Тэгээ энэ бүх зүйлийг одоо ойлгосны дараа доктор Майкл Хантер болохоор Жимийн амьдралын сүүлийн хэдэн цагийг огт өөр өнцгөөс одоо харж эхэлсэн байгаа юм л да. За тэгээ буцаад одоо нөгөө нас барсан үе рүү орё. Жим бол тэр өдөр бүр өдөржингөө арх уусаар агаад орой болгосон. За тэгээ архины хүчтэй нөлөө түүний бодож тунгаах чадварыг нь сулруулад эрсдлийг зөв үнэлэх боломжийг нь тэр чигт нь үгүй байсан. Тэр бол найз бүсгүйтэйгээ хамт героиныг хамраараа сорж хэрэгэлсэн. Гэхдээ тухайн үед Жим бол яг энэ шин төрлийн героины хүчийг нь ерөөсөө мэдэхгүй байсан. Хизээ зогсохоо ойлгохгүй дахин хэрэгсээр байсан. Тэгээ шүн одоо энэ найз бүсгүн сэрсэн гэдэг байгаа штэ. Тэр үеэр болохоор хоолой нэг тийм хятансан тийм одоо шуухтнаад нэг амьсгалын чимээ нэг эвгүй сонсогдоод байсан нь героиныг одоо хэтрүүлж хэрэглэсний хамгийн эхний одоо шинж тэмдэг байсан. Тухайн одоо хар тамхин амьсгалын тогтолцоог дарангуулад уушиг хавгнах буюу одоо уушгинд шингэн хуримтлагдахад хүргэдэм байх. Тэрнээс нь болоод цус одоо вений судсанд нь саатаад даралт нь нэмэгдээд эхэлсэн. Шингэн бол уушгинд улам их хуримтлагдсанаар хүчил дүүрэгч хэвийн нэвтрэх боломжгүй болоод амьсгалах үйл ажиллагаа нь улам бүр дортож эхэлдэг. За удалгүй болвол одоо шөнийн 3 цаг 30 минутын орчим Жим бол халуун усанд орсон. За хүүтэн орчноос халуун ус руу огцом орох нь бол зүрхэнд хүчтэй ачаалал өгж эхэлдэг. За хялгсан судснууд нь тэлээд, даралт нь нэмэгдээд, зүрхэнд ирэх ачаалал өссөн. За амьсгалын тогтолцоо наажмаар ажиллагаагаа алдаж эхлэх үеэр Жим бол цээжээр нь хүчтэй өвдөж эхэлсэн байх магадлалтай.
За бас одоо героин хоол боловсруулах тогтолцооны үйл ажиллагааг удаашруулдаг болохоор дотор нь муухайрах тийм шинж тэмдэг илэрсэн. За тэгээд дахин маш тийм хүчтэй огж бөөлжсөөр агаад улаан хоолой нь урагдаад за тэгээд сар буулж эхэлсэн. Энэ нь бол зүрхэнд нь дахиад нэмээд ингээд ачааллыг өгсөн. За арх болон героин хоёулаа амьсгалыг удирддаг тархины хэсгийг үргэлжлүүлж дарангуулсан хിവэрэ байсан. Амьсгал нь улам удаашрах тусмаа зүрх нь болохоор цусыг биеэр нь шахах гэж улам их ачаалалтай ажиллаад эхэлсэн. За эцэст нь бол тархин хангалттай хүчил төрөгч авч чадхаа болоод Жим команд орсон. Команд орсны дараа амьсгалах рефлекс бол үндсэндээ унтардаг. Өөрөөр хэлэх юм бол хүм ингээд шууд утгаараа амьсгалаа мартдаг. Тэрнээс нь болоод Жимийн зүрх болон тархин хүчил төрөгчийн маш хүнд дутагдалд орсон. Хүчил төрөгчийн дутагдлаас болоод тархины эдүүд нь хүч эхэлдэг. Бас зүрхний булчин ч гэсэн адилхан өвчлөлд орж эхэлдэг. За тэгээ энэ бүх зүйл бол эцэстээ одоо маш ноцтой үр дагаварт хүрсэн буюу ингээд өхлөөр одоо төгссөн байна. За тэгээд шөнийн 4 цагт Жимийн зүрх нь бол бүрэн зогссон. Найз бүсгүйн түүнийг вананд одоо анх олж харах үеэр Жим яг унтж байгаа юм шиг харагдчихсэн. Гэхдээ тэр бол аль хэдийнэ нас барчихсан байсан. Жим Моррисон үнэхээр зүрх зогссны улмаас нас барсан. Гэхдээ Францын шинжээчдийн дүгнсэн шиг одоо natural causes гэсэн тийм шалтгаанаар биш. За доктор Майкл Хантерсын бодлоор түүний зүрхийг зогсоосон зүйл бол маш хүчтэй нийлэг героин болох China White байсан гэж үзсэн. Ингээд тэр өртөө 27 настай энэ бодисын улмаас амь насаа алдсан гэж одоо энэ хөө задлан шинжээчэмж доктор Майкл Хантер дүгнсэн байсан. За Жим Моррисоныг 1971 оны 7 сарын 7-нд Парис хотод оршуулсан юм байна. За өнөөдрийн хүртэл дэлхийн өнцөг булан болгоноос жил болгон хэдэн мянган хүн булшийг нь зорж очдог гэсэн байна. Подкастын маань ивент тэтгэгч Happy Moon Day брэнд за CEO-гийн бүх салбараар нэг дээр нэмэх нэг урамшуулал зарлагдсан байгаа. 100% хувин давуу материалтай аппликатортай учраас хэрэглэхэд маш хялбар, идэвхтэй хөдөлгөөн, дасгал болон усанд сэлэх үед ч тохиромжтой. Авсаархан болохоор авч явхад эвтэйхэн бид ямар нэг харшлах нөлөө үзүүлэхгүй Солонгос улсад үйлдвэрлэгдсэн Happy Moon Day тампоныг та CEO болон FS-ийн бүх салбар дэлгүүрүүдээс худалдаж авах боломжтой. CEO-гийн бүх салбараас нэгийн үнээр хоёрыг авах боломжийг битгий алдаарай. За ингээд хэдүүлээ дугаарлууга буцаад оръё. За тэгэхээр ийм байна. Миний ярьсан түүх сонсогчдоодаас ойлгомжтой байсан гэж бодож байна. За тэгээд тэрэглийн хувьд юу гэж бодов? Ер нь бол энэ хүний яг энэ ухагт тэр сүүлийн өдрөө яг юу болж исэн? За тэгээд эмч юу гэж дүгнэлт гаргасан гэх мэтчлэн энэ мэдээллүүд дээр чиний зүгээс юу гэж бодсон бэ? Яг одоо та надаас илүү сайн л мэдж байгаа байх л та. Яг миний хувийн бодол бол ер нь бол тантай адилхан байна гэх юм уу? Би яг аль нь гэж хэлж мэдэхгүй байна. Яг баарнд өгсөн юм уу? Яг тэ хот хабанд орж явахд өгсөн юм уу? Мэдэхгүй байна. Яг гол нь тэгэл энэ хүн байхгүй болцсон. Тэгэл дуур самтлаг зогсон л амар харамсалтай л надад санагдсан да ер нь бол. Тэгээд Jim Morrison ч сүүлд нөгөө нэг юу яасан штэ. Парист очиод ер нь тэндээ ингээд сууршиж амьдрахаар болоод тэндээ ингээд байж байгаад өнгөрсөн одоо нэг бодлын айгуу тийм хамтлагийнх нь нөгөө хамт үүсгэн байгуулжсэн нэг залуу байсан штэ. Ray Manzarek. Тий. Тэр Ray гэ залуугийн бас нөгөө ярилцлагыг би бас хальт сонссон. Тэгээ тэр хүний хувьд ч гэсэн айгуу тийм харамсалтай бас айгуу тийм эрт явчуудаа энэ төр гэсэн сүултээ эднэр чинь нөгөө нэг одоо нөгөө Jim чинь Франц руу явахаар болсон гэдгээ Ray-д хэлсэн чинь Ray болохоор тийм үү айгуу сайхан мэдээ штэ гэд гаднаа ярьчихсан ч гэсэн дотроо бол айгуу тийм харамсалтай хамгийн сүүлийн удаа харсан ч гэсэн тухайн үед айгуу тийм хэцүү байсан талаараа ярьсан байсан. Тэгээд одоо хамтлагт одоо хамгийн гол хүн нь дуучин байгаад байтал дуучингүүгээр хамтлаг цаашаа уран бүтээлээ хийсэн гэхээр тэр одоо өөр дуучинтай байсан юм эсвэл зөвхөн одоо энэ хөгжмийн жанраар явсан болов. Ray Manzarek бол ер нь нэг одоо юу гэдгийг миний бодлоор хамтлагт яг нэг юм genius хүмүүсээс байгаад идэг. Одоо яг нэг багийн спортчиг одоо Месси гэл байдаг шүү дээ тий. Тэгэхэд яг одоо энэ хамтлагийн Месси нь одоо Manzarek байсан юм шиг надад санагддаг байхгүй. Яг тэр дууны одоо элементүүд аккорд ч юм уу тий ингээд дууны өнгө аясыг амар тодорхойлдог. Тэгээ тэрэн дээр мэдээ Jim Morrison-ы хоолой бол үнэхээр агуу байсан. Өөрийнх нь тэр стил нь бол үнэхээр одоо дахин давтагдчих. Одоо хүртэл яг Jim Morrison шиг хүн бол гарч ирээгүй л шүү дээ. Тийм рок хамтлагт тийм одоо юм бүдүүн баргил тийм хоолой яаж ингэж төгс зөгцдөг гэдэг энэ хүн бол аяга харуулсан байгаа байхгүй. Тэгээ ерөөс тийм бүдүүн хоолойтой өнж гэж бодоагүй. Тэнгүүт тэр Riders on the Storm-ыг жишээлхэн сонсоход ерөөсөө юм рок дууч гэмээргүй зүгээр би юм харагл үнд дуулж байгаа юм шиг. Хараарстай үнд дуулаад байгаа юм шиг нэг аяга тиймэрхүү санагдсан байхгүй. За тэгээд ер нь бол энэ хүний одоо энэ fun facts гэж хэлэх нь хаашаа. Зүгээр ер нь бол ингээ facts-уудыг нь харахаар одоо эдний
хамтлагийнх нь нэр нь нэг философийн номноос иш авч энэ одоо The Doors гэдэг нэрийг өгсөн байлээ. За тэгээд The Doors of Perception буюу одоо хүртхүүн хаалга гэсэн тийм номноос санаа авч одоо хамтлагийнхаа нэрийг өгчээсэн байлээ. Бас амар гүн утгатай байна те. Ер нь бол юм жоо философи туртай хүн байсан юм шүү. Тийм, ер нь багасаа айгу тийм сонирхолтой. Яг ахлах сургуульд орох үед тийм айгу сонирхолтой болж исэн гэж бас уншсан. Тийм, тэгээ багш нь ингээд ийм номнууд уншаад ирлээ гэхээр нэгтгэдэг. Тэгээ нөгөө номын хүн одоо Америкийн конгрессийн номын сангаас л олох боломжтой тийм номд л байдаг гэх тийм. Тэгэхээр ер нь ингээд зохиолч хүн гэхээр бас айгүй олон юм уншдаг байж иж өөрийн гэсэн бас нөгөө мэдлэгтэй байж иж зохиолох л та. Тийм. Тэгэхээр айгүй ном уншдаг хүн байсан гэсэн үг те. Амар их уншдаг байсан юм бэл ер нь. Ахаа. Яг тухайн үеийн одоо нэг баг насных нь мэдээлэл өөр нь байхгүйсэн ч гэсэн өсвөр наснаасаа эхлээд байсан мэдээллийн хаа архинд айгүй их донтсон. Тэгээд тухайн үеийн хүмүүс ч одоо ийм нэг хиппи урсгалд айгүй ордог байсан юм уу да. Одоо тэрэнд айгүй их автдаг те. Тэгэхээр тухайн одоо хиппи урсгалын хүмүүс гэдэг нь арх за тэгэл тамхи хар тамхич гэдэг юм төрлийн юмд автахтай айгүй хурдан тий тиймэрхүү юмгүйгээр тэр хиппи урсгалыг төсөөлөхгүй гэмээр тийм л амар хоорондоо уялдаа холбоотой байсан юм шүү. За тэгээд энэ хамтлагийг одоо алдаршуулсан дуу нь болохоор Light My Fire гэдэг дуу. Тэгээд тухайн дуу нь болохоор 67 онд гараад тэгээд Америкийн нэгдсэн улсын чартуудыг тэргүүлээд хамтлагийг ерөөсөө нэгэн шөнийн дотор бүр супер од болгосон. Ерөнхийдөө Америк даяар гэлтгүй бараг дэлхийд даяар сонсдог байсан юм шүү. Тэгээд чиний түрүүний ярьжсэн одоо энэ Jim Morrison чинь ерөнхийдөө одоо ингээд тайзан дээр гараад эдгээр чинь ингээд ламдаар тоглолт хийн эсвэл одоо телевизээр урилгаар нэвтрүүлэгт одоо оролцсон тий. Тэгээд нэг одоо ингээд дуугаа дуулах болгондоо дандаа ингээд шин үг оруулаад дуулцдаг. Тэр нь амар онцгой байсан гэж одоо бичигдсэн байлээ. Тэрний хувьд чи юу гэж бодсон бэ? Ингээд шин мөр нэмдэг ч юм уу эсвэл урд нь хэрглэжсэн үгээ дандаа өөрчилдөг. Тэгэнгүүт ингээд тоглолт болгоно нь өөр байдаг. Тийм нэг онцгой хамтлаг гэж авт юм билээ. Яг зарим тохиолдолд нөгөө нэг телевизийн шаардлагаас болоод нөгөө өгнүүдээ солих шаардлага бол гардаг. Тэгэхээр тэгж бас сольж исэн байж магадгүй. Гэхдээ өөрөө айгүй их ном уншдаг байсан, зохиол их уншдаг байсан хүний хувьд бол одоо үгийн баялаг ихтэй хүн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр үнд бол нэг тийм үг мөгөө солих бол яг үнийг л ядах юмгүй байсан баха. Шууд тэр дорн солиод тэгснэ нэг нэвтрүүлгийн үеэр ингээд дуулж агаад дууныхаа үгийг өөрчилсөн чинь тэр нь одоо нөгөө эфирээр цацагдах боломжгүй дуу болж таарад тийм тэгэнгүүтээ ингээ шууд нөгөө тэр хэсгийг хасч мастдаг ч юм уу тийм тэр хамтлагийн тэр чигт ингээ хасдаг ч юм уу нэг тиймэрхүү бас юм болж исэн гэсэн байсан. Jim Morrison ч нь болохоор нөгөө Ray гэж залуутай 19-д одоо энэ орчин их сургуульд байж байгаа танилцсан билээ шүү дээ. Ер нь бол бараг 70 яриад танилцсан гэж байгаа байхгүй. Зүгээр явж байгаа. Тэгээд ингээ хоорондоо зүгээр ингийн арай өрнүүлж агаад Jim болохоор ингээ өөрийнхөө зохиосон шүлэг энтрийг үзүүлсэн чинь Ray амар таалагдаад энэ амар юу юм бэ штэ. Одоо Ray-ийн хувьд болохоор Jim айгу тийм genius санагдаад тэгэнгүүт чи болохоор одоо ингээ Ray-г амар genius гэж яриад байгаа штэ. Хэрэн шиг ингээ яг би бинийгээ yin yang шиг айгу гоё нөхөх юм байна гэдэг үүднээс одоо ингээ хамтлаг байгуулах хангас санаа нь бол ерөөсө бараг 70 дээр юм ярьж авч байгаа л тэгээл үссэн гэж байгаа байхгүй. Тэгээд тэр үеийн ингээ бичлэг энтрийг нь харангуут ерөөс 22-т 23-та гимэргүй зэ бүр нэг 30 гарцсан хүмүүс шиг хацар матраар ингээ сахалт бомбайцсан бүр ерөөсөө энэ тэг гарч ирж байгаа ярьж байгаа яг ингээ нэг насан туршид нэг 3-4 жил болж байгаа хүмүүс байгаа байхгүй тэгсэн хүртлээ айл хизээний бүр 30 гараад насан туршид нэг 10-20 жил амьдэрсэн хүмүүс шиг тэгээ би за тухайн үеийн бас нөхцөл байдлаасаа болоод залуучуудын царай маранд ч юм уу те ингээ нэг байгаа байдал нь бас өөрөө жолно шүү дээ тэгэж бодчихсан байхгүй тэгээ Ray-ийн хувьд чи одоо ингээ яагаад энэ хүнийг ингээ genius гэдэг яг яагаад энэ хүнийг ингээ илүү бас онцолж дуртаад байгаа вэ гэдгээ хоорондоо ярих уу? Өмнө хэлсэнчлэн Ray бол яг хөгжим талаас бол үнэхээр genius хүн. Мэдээж хувийн нь бол би мэдэхгүй. Би энэ подкастт орох гэж одоо юм уншиж сонсч бэлтэж байхдаа Ray Manzarek-ийн одоо Jim Morrison-ы тухай яг сүүлийнх нь одоо харилцсан тийм мөчүүдийн тухай ярьсныг тийм бичлэг байсан. Тэрийг сонсоход бол Ray Manzarek айгүй гоё ярьдаг тийм төлөвшсөн хүн шиг надад санагдсан. Тэгэд ингээд LA Woman гэж цомгоо дөнгөж бичиж дуусчаад тэгээ байжс чинь Jim Morrison би ингээд Парис явнаа. Яг маргааш явлаа гэдэг. Тэгээ дотроо Ray Manzarek nice явчаад тэр гоё амарчаад тэр хэр удах юм гэсэн чи би мэдэхгүй сарчулж магадгүй 6 сарчулж магадгүй 2 жилчулж магадгүй гэд хизээ ирэх мэддэхгүй нэг тийм яриа болоод тэгээ Ray Manzarek дотроо ингээд найзгаа явуулж байхдаа харамсаж байгаа ч гэсэн ингээд за бас ингээ эн чинь ингээд нөгөө нэг уудаг нөхдүүдээс ингээ жоохон ч холдоод амарчаад хүрээдрэгдээ гэсэн нэг тийм өөдрөг байдлаар хандсан. Тэгээд яг тэр цомгийн бичлэг нь болохоор 4 сарын хэдэн дэлээ дууссан байсан 1971 оны. Тэгээд Jim Morrison өөрөө 7 сарын 3-нд нь өнгөрчөөд байгаа шүү дээ тий. Тэгээд өнгөрөхөөс бас нэг сарын өмнө нөгөө хамтлагийнхан гитарчлалгоо залгасан юм билээ. Тэгээд тэрэн дээр юу гэж ярьсан бэ гэсэн чинь цомог нь яг ингээ гарцсан дэлхийд цацагдсан. Jim Morrison өөрөө Парист байх үед тэгээд
би цомог сонсон амар гоё байна. Хэдүүл одоо дахиад туур хий. Би бол одоо ингээд бүр яг гоё ирч хүчээ авч ингээд тэгсэн чинь нөгөө Роби гээд гитар чинь чи зэрх юм бэ гээд тэгсэн чинь сайн мэдэхгүй байна. Гэл яг ингээд тодорхойгүй хариулт өгөөл тэгээ яриан тэгээд дуусчаад тэгээ нэг сарын дараа өнгөрцөн юм бэ л. Тэгээд тэр Рэй Манзарк байжс чинь нэг өдөр өөртөө дуудлага орж ирээд яг ингээд хамтлагийн менежерээс үн залгаад ингээд Jim Morrison өнгөрчлөө гэд залгасан чинь за чи тоглох юмараа тоглоорой гэж зөвөр ингээд хайцсан. Тэгсэн чинь ингээд дуудлаггүй ингээд Jim Morrison өнгөрлөө гэдэг мэдээ ингээд энэ тентгүүд цацагдаад тэгээ нөгөө хэд ч угаасаа Парис руу ч яваагүй ингээд Jim Morrison үхээгүй гэдэг нэг тийм ингээд байр суурин дээр байгаад идэг. Тэгсэн чинь хэд өдрийн дараа дахиад нөгөө менежер залгаад бид нар Jim Morrison-ыг оршуулчлаа гэх. Тэгээд тэр үед ингээ Ray Manzark ингээ яг ойлгож ирсэн гэж байгаа байхгүй яг юу болчих вэ? Яг Jim Morrison мөн байсан юм уу чи? Яг харсан юм уу гэдэггүй ингээ close casket байсан ингээ. Тэргүүд монголоор яг юу гэж хэлдэг юм. Нөгөө хаалттай оршуулга. Тийм байсан ингээ. Чи яаж итгэлтэй байгаа? Jim Morrison гэж яаж итгэлж байгаа юм уу? Тийм өнцгөөс ингээ харж исэн гэж байгаа. Тэгээд Jim Morrison-ыг оршуулсныхын дараа 2 сар хамтлагын цугларч исэн өдөр болгон. Өдөр болгон биш 7 хоногт 2 дахь лөө 3 дахь өдөр гэсэн нэг тийм. Тэгээд ингээд туурда бэлтжижсэн, ингээд дараагийн юмнуудаа бэлтжижсэн ингээд Jim Morrison ингээд л яг хаалгаар ороод ирэх гэдэг юм шиг л надад санагддаг байсан ингээд тэгж ярьж идлээ. Амар яг явж байгаа үед нь яг мэдээч нөө яг чиний хэлдэг үнцэг яг зүг байсан. Jim Morrison ч ер нь бол өсвөр настайгаас эхлээд арх ууж эхэлсэн. Тэг ингээд ерөөсө орчин тэр чигтээ нийлж байгаа, барьж байгаа бүх хүмүүс нь л ерөөсө юм архины амралтай. Эрүүл орчин ерөөсө байхгүй. Тэг одоо студиуд ингээд дуу бичихд хүртэл шаа согтоо ирдэг. Тайзан дээр шал согтоо байдаг. Ерөөсө ингээд баг эрүүл байсан үеийн амьдралынх нь баг одоо тэр хамтлаг байгуулсан цааш амьдралынх нь баг 10% хүрдгүү гэж байгаа юм. Ерөөсө байнга согтоо. Тэгээд тухайн хүнийг ингээд яг эрүүлээр сэтгэхэд эрүүл байх тэр орчин нь одоо Франц руу яваад энэ хүн арай гайгүй болох байх гэж тэр Rain бодчихсон байгаа байхгүй. Тэрэнд нь айгүй баярлаад за ингээд бас амьдралаа шинээр эхлүүлэх тийм маягаар бодчихсон боловч яг нас барчлаа гингүүт ялангуяа хүн ингэ тийм байлаа. Бүр яг ингээ ойрын хүн нас барчаар ерөөсө тэрэнд ингээ итгэж чаддгүй. Ингээ болцоод хахад нас барсан гэдгийг ингээ царайг нь харчаад хахад хүртэл ингээ итгэдэггүй. Яг ингээл зүгээр л ингээ тоглож исэн юм а ч юм уу те эсвэл ингээл яг л ингээ нэр хаалгаар ингээл ороод ирэх юм шиг те. Эсвэл зүгээр бараг prank хийжсэн юм шиг нэг тийм зүүд зэрэглээ шиг ингээ болоод өнгөрдөг. Тэгэхээр яг Ray хувьд бол энэ Jim гэдэг хүн бүр амар тотных хүн байсан байхгүй юу гэж. Ойр тотны brother from another mother шиг л байсан байхгүй тийм. Тэнгүүт л одоо ингээ итгэхгүй яваадсан. Тэгээ эднэрийн нэг зүйл нь юу байсан гэхээр би бас урд нь ярьжсэн. 2009 онд тэр нөгөө шинэ дүүлэн дэгдээд эхэлсэн шүү дээ таамаг. Jim чинь нөгөө юунд биш, орон сууцанда биш. Өөр нөгөө бааранд нас барсан юм байна. Тэрийг нь тэр нөгөө менежер байсан хүн нь хэлээд манай бааранд нас барсан. Тэгээд дараад нь бид нэр ингээд байрлал өнзөөж аваачиж байгаа. Тэгээ халуун тайванд хийцэн юм аа. Тэр тийм яриа гарсан чинь тэрэнд нь нөгөө хамтлагийнх нь итгээд Тэгэл өөрөө ингээ байрандаа байж байгаа тийш. Бараг л өөр газар алчаад тэгээ тэр асныг нь мэддэгдүүлэхгүй тулд ингээ байранд аваачсан юм байна гэдэгт нь бид нэр өөрсдөө итгээд байсан гэхээр тухайн цаг үедээ бас бүр амар юм бүүн болсон мэдээлэл болж байсан юм шүү. Тийм. Тэгээ тэрнээс хойш энэ Jim Morrison-ы үхлийг зарим хүмүүс болохоор амиа оролтон тэрэг яриад тийм үлээ. Зарим хүмүүс болохоор ингээд хүн алдсан байж магадгүй энэ төр гэсэн амар олон таамаг байгаад байгаа шүү дээ. Угаасаа задлан шинжилгээ хийгдэггүй болохоор хинч мэдэхгүй. Яг юу басна ерөөсөө хинч ойлгохгүй ингээ өнгөрцөн болохоор тэрэн дээр л ингээл амар их нөгөө conspiracy theory-нууд ингэж давхарлаж явсаар байгаа л. Тэгээ эцэст нь яг уу яг тухайн үеийн нөхцөл байдлаас нь хараад ингээ дүгнэлт хийсэн нь л сүүлдээ одоо тэр China White гэдэг нэг юунаас хар тамхинаас болоод нас орсон байх хамгийн өндөр магадaltaй байна гэсэн дүгнэлтэнд хүрчээд байгаа боловч яг одоо тэр 71 онд юу болж исэн биднээс яг үндэ мэдэхгүй шүү дээ. Харин тийм. Одоогоос ч баг 50 хэдэн жилийн өмнө 55 жилийн өмнө гэсэн үг шүү дээ. Тийм тэгэхээр тэрийг ингээ бүр мэдэх ямарч боломжгүй болчиход байгаа. Одоо бол ус задлан шинжилгээ хийгээд ч нэмэргүй тий токсикологи шинжилгээ ч гэсэн юм олон жилийн дараа бол хийгдэхэд ямар нэг юм гарч ирэхгүй байх гэж бодож байна. Харин тэр сонд яа тийм том хүн дээр автопси ерөөсөө ороогүй хүн бол тэгээд нөгөө гадны хүн байсан гэдэг утгаар нь л тэгсэн юм лээ. Тэгээ Француудын хувьд ч одоо ингээд нөгөө над дээр бас нэг яригдчихсэн нөгөө Ким Кардашианыг Францд байхад нь бахан хүмүүс дээрэмдсэн бохгүй юу. Тэгсэн чинь цагдаа нар очиод ингээд уус дуудлаа өгсөн чинь цагдаа нар хурж ирчээд тэг Ким Кардашианыг танихгүй заяа. Зүгээр л нэг Америк ингээд жуулчин хүн байна гэж бодоод зүгээр л нэг баян жуулчин байна гэж бодоод тэгээд үгүй эн чинь юм дэлхийн хэмжээний од хүн байгаамаа гэжиж дараад нь ингээд Instagram руу ороод гэсэн чинь амар их дагачтай штэ. Чүү ийм алдартай хүн байсан юм уу гэж мэдсэн гэж аахгүй. Яг тэрэн шиг тухайн 71 онд ингээд Jim Morrison гэдэг хүнийг ерөөсөө ийм дэлхийн хэмжээний од энэ төр гэж мэдгүй рокод дуучин 10 наригчин тэр бүр юу ч мэдгүй. Тэгэл зүгээр л нэг ийм нэг турист гар хэтрүүлж ирэхлээл тэгэл зүрхэн найдаа нас орсон гэж тэгээ шууд харигдсан байгаа байхгүй. Түүнээс яг энэ хүн дээр магадгүй 71 онд биш 91 онд ч юм арай нэг жоохон өөр цаг үед байсан бол арай өөрөөр үзэх байсан баг. Тэр чинь яг юм
учир бүтүүлэг юм шиг одоо өхөлж байгаа шүү дээ. Харин тийм. Их л исэн баг. Тэгээ яг энэ дэр нөгөө зүгээр энгийн одоо бид нэр ингэж бодоод байгаа боловч мэрэгжлийн хүн дүгнэлт хийсэн гэдэг утгаараа би болохоор тэр нөгөө задлан шинжээч эмчийн талд бол байсан яалтчгүй одоо тэр хүний өгчин ингээ бүр гэрчийн мэдүүлэг цагдаагийн мэдүүлэг тухайн үед байсан нөхцөл байдлыг бүгдээр ингээ шүүгээд эцсийн дүгнэлтээ гаргаж байгаа болохоор тэр нь арай жоохон давуу санагдсан. Түнш өөр нэг яг хуу баарн өнгөрсөн гэдг нь надад арай жоохон юм зүгээр нэг юм таамаг төдий за тийм байж магадгүй дээ ч гэх юм тиймэрхүү л төдий зүйл байсан баг. Тийм. Өмнө бас нэг тийм пранк шиг болж исэн билж тээ. Бүүн дөөний бааранд үйжсэн чинь Jim Morrison байхгүй. Тэгэд гаднаас нэг залуу ингээ амар амсгатцсан күүж орж ирээ. Jim Morrison баг автоастараад ингээ өнгөрчлөө гэдэг нөгөө хамтлагийнх нь за энэ зүгээр нэг солиотой амтнд л нэг юм ярьж байгаа шүү. Гэсэн 60 минутын дараа Jim Morrison өөрөө согтоо ороод ирсэн гэдэг. Оо тийм үү. Тий. Өмнөөс нэг тийм болж исэн болохоор ингээд нэг Raymond Zarek яг нэг тэр нэг ярен дээр ингээл хаалгаар орж гин хүлээж исэн гэдэг нь яг тэрийг л санаадсан юм шиг надад санагдсан. Тэгэхээр тэрнтэй нэг жоохон төстэй юм шүү. Тэгвэл нэг жоохон за стад нэг сайхан пранк хийж ина өөр газар очиж чад тэр тэгж утсан юм болов. Харин тэгсэн л. Тэгээд нэг баримт байсан юу гэсэн гэхээр Jim Morrison ч нөгөө нэг тайзан дээр байхдаа айгүйх баригдчихсэн билээ шүү дээ. Тийм байсан. Шалталсан тэгж ингээд тэр чинь юу нөгөө нэг цамцаа яхаа тайлалаа гэсэн шийдтэн шүү дээ. Энэ халуун байгаа бол тэгээд лаганда цамцаа шийдтээ дараа нь өмдөө тайлах гэж чирсэн юм билээ шүү дээ тэр чинь. Тэгээд өмдөө тайлнахэр ингээд бандажтайгаа бол эрэгтэй хүн чинь ингээд зүгээр харагдсан шүү дээ. Тэгвэл тэр чинь баг бандажаа тайлах гэсэн юм хайшин. Тэгээд нэг гитар чинь бүр өстой арай ээж нэг юм барьж цогсоосон гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр нөгөө зарим үед тэр чинь ер нь бол ингээд бүх цаг үед согтуу байдаг гэсэн болохоор хараал энэ тэр айгу хэлдэг. Тэгэнгүүтээ ингээд нөгөө нэг тоглолтоо хийж дуулж ангуудаа гинт шудуулахаа ойлоод ингээд тоглолт моголтоо шууд зогсооч тийм л та. Тэнгүүт энэ чинь ингээд өвчнөө бахан хүмүүс ингээд юу хацсан байгаа штэ. Билет авцсан ингээд очсон байгаа штэ. Тэгээд дундуур нь тэгж мөнгө нөгөөдөлч бас жоохон ууралт юм аа штэ. Хичнээн шүтдэг ч гэсэн бас тийм байж болохгүй штэ гэж штэ. Тийм тэгээд Монголд ийм гарах юм бол бас жоохон өгөөдөн штэ гэж юу болоод. Тэгээд шал сохтуу. Тийм. Ер нь сохтуу гарна гэдэг чинь л ер нь баг одоо монголчууд болоо ястаа үзэгчтэй дарамжлаа энэ гэл нэг яриа байдаг штэ. Ер нь сохтуу гарч байсан хүн гэхдээ байдаг шүү. Хүмүүс ярьсан штэ ястаа шаа сохтуу байлаа мэлээ ястаа хүмүүс үзэгчтэй дарамжлаа ястаа уртлын суудлаас хамгийн их мэдэргэлээ тэр гэж мгил баг үнэрцсэн байх шин тий. Тэрэн шиг тэгээ тухайн үед хин чин Джеймс айгүй юм сохтуу мөхтөө байснасаа болоод цагдаа нарт аюух баригдаа тэгснэ зүйл ангин бол яг амар хөнгөн байгаа байхгүй. Хараал хэлсэн олон нийтийн өмнө шалталсан тэр гэж нэг тиймэрхүү зүйл ангиар тэгэл яг тэр чинь ингээ дахин ингээд болоод байгаа учраас сүүлдээ тэр чинь юу яасан юм бэлээ баригдангуудаа 6 сар хүнд хөдөлмөр эрхлүүлэх шийтгэл оноос юм бэлээ $500 торгуултай. Тийм тэгчингүүт яг хуу тэр чинь бас давч заалаад байгаа байхгүй энэ чинь нэг тиймэрхүү хийчмэргүй гэл угаасаа өөр миний байгаа нь л энэ би яг үндэ маяглаагүй би байгаа нь л ингээд тэр хүн тэгээд байдаг тэнгүүт үгүй манай одоо ингээ улсын хуулинд бол нэг иймэрхүү байж болохгүй гингүүт тэрийг давч заалдаад тэгээд давч заалт жоох үеэрээ энэ чинь Франц руу явцсан юм билээ. Тийм тийм явж болт юм уу тий. Харин тэгэл одоо хилд аваа явцсан байгаа байхгүй. Ер нь бол яг нөгөө хилийн хориг энэ төр тавиаг бол тэгэл явах гараал явуулах л та. Тэгээ миний яг уншиж исэн одоо сонсч исэн юм дээр юу гэсэн гэхээр Парист бол ерөөхдөө очичоод нөгөөд чинь одоо 3 сар болцсон байгаа даа. Тэгээ тэнд болохоор нөгөө Памела гээд найз бүсгүйгээ дагаж очоод зохиолч кино нариулагч болж одоо бүх зүйлийг шинээр эхлүүлэхийг хүсэж исэн байгаа байхгүй. Гэтэ шүлэг бичгээсээ илүү нөгөөх чи амар их ингээд хитрүүлэн иддэн шүү дээ. Нэг тийм одоо юм юутай болцсон. Habitтэй болсон юм тийм зуршилтай болсон. Тэгэнгүүт яг архиа угаасаа ууж байгаа. Тэгээ ийм маркаар ер нь бол цагийг өнгөрөөдөг болсон. Тэгээ тэр үеийн зургийг харахаар ингээ амар чин нэмсэн ингээ сахал махал нургаад ингээ бүдүүн болоод ер нь ингээ хүн чин жоохон чин нэмчихээр амар хөшөө харагдсан шүү дээ. Тэр үеийг нь бол хүмүүс амар тийм нэлээд хөшөрсөн. Тэгэл арх уудаг хүн бол бүр бас хэцүү харагдсан шүү дээ. Тэгээд яагаад одоо Парис руу нүүж амьдрах болсон шалтгаан нь бас саяныхаа байгаа байхгүй. Тэрнээс гадна одоо энэ нөгөө дуу бичлэгийнхаа үеэр ингээ шал согтуу, хууль сахиулагчдтай одоо орооцолцсноос хойш хамтлаг нь агуу тийм хэцүү байдалд ороод радиогоор дууг нь явуулахаа бүр ингээ зогсооцсон юм билээ. Тэнгүүт тухайн үед ч одоо ингээ телевиз радиогоор гарах одоо эдний хувьд бол агуу давуу тал болчих шүү дээ. Гол одоо юу гэсэн тийм. Тэгээд цомгуудыг нь бол бүх дэлгүүрүүдээс бүгдийг нь буулгацсан юм билээ. Тэрнээс гадна тоглолтууд тэгээд урьдчилж захиалагдсан бүх арга хэмжээнүүд нь цэцлэгдсэн. Тэгээд Jim Morrison-аас энэ бүхэн болчихж байгаа байхгүй юу. Тэгээд тэрнээс нь болоод энэ Doors хамтлаг болохоор Jim-гүүгээр шин цомгоо бичиж эхлэхээс өөр бүр ямар ч аргагүй болоод тэгээ энэ бүх зүйл ингээ болж өнгөрснөөс 5 сарын дараа Парис руу нүгээ тэндээ амьдарч эхэлсэн байгаа. Тэгчээд энэ хүний хувьд нөгөө нэг юу болчихж байгаа байхгүй юу? Амьдралынх нь бүх юм нураад одоо өөрийнх нь байсан хамгийн тэр оргил цаг үе нь бүгдээрээ ингээ тэр чигтээ байхгүй болчихж байгаа шүү дээ. Өөрөө ингээ цагдаа нартаа орооцолтоод иймэрхүү болцсон. Тэнгүүт тэр үеэ
даавах гэж магадгүй бүр хэтрүүлж одоо иддэг ч юм уу тийм байсан байх одоо өндөр магадaltaй гэж үздэг юм билээ. Стрессээ тайлах гэж гэсэн үг. Тийм. Одоо ингээд зарим хүмүүс ч ингээд стресстгээрээ итгэе олчдог эсвэл ингээд амар хидэд идэх ч юм уу янз янз байгаад идэв шүү дээ. Тэгээ Jim Morrison-ыг болохоор ер нь бараг тэгээд ингээд агуу хэтрүүлж идэж мэдээ. Бүр илүү хууч муугаад бараг ирүүлчих биш. Тэрнээсээ бүр ингээд 7 дор болсон гэж тэгж үздэг юм билээ. Би өмнө ингээд сонсож байгаагүй юм байна. Сонирхолтой юм тий. Тийм. Ер нь бол нөгөө яг яагаад тийшээ явахаар болчихоо яг нөгөө найз эмэгтэйгээ ингээд дагаад л уг нь явцсан байгаа байхгүй юу. Тэгээ тэр нөгөө хиппи хөдөлгөөн гэж яриадсан шүү дээ. Тэр хиппи хөдөлгөөний үед ч одоо нөгөө Америкт тэр нөгөө хар тамхи гэдэг зүйл чинь бүр амар юм агсан төвшний гэхүүд ингээд хүн болгон хэрэгэлдэг. Хиппинүүд чинь тэгээ хаашаа ингээд энэ тэрүүгээр ингээд яваал амьдраад иддэг болов тий. Ер нь тийм. Тэгээ тэр үед чинь нөгөө алдартай фестивал болдог байсан шүү дээ. Woodstock гэдэг. Тэгээд Woodstock дотор юу ч хэрэглэж бол харин тийм гэсэн тийм. Ерөөсөө ингэ хэрглэж болох юм юу л байна? Юу л байна? Харин тийм бүгдийн туршиж үздэг. Тийм байж болно. Тэгээд харин тэр бол ингээд яг хиппигийн одоо соёл шиг тийм. Тэгээд тэр чинь бүр сүулдээ бүр тайз майзан шатаж мата боо юм бол Netflix дээр нэг докюментари байх хэвээр би өөрөө санааг бол. Сони юм тэрчүүд нэг бодлын баг байж боломгүй үсттэй. Тэд нар ч өөрсдөө ингээ баг хууль зөрчүүд өөрөө өөрсдийнхөө дүрмийг зохиоцсон яваад нэг гэсэн үстэй ер нь бол тийм. Тэгээ тийм юмн дунд байсан яг уу тэр орчин бол угаасаа эрүүл орчин байгаагүй. Одоо ер нь хиппи гэж байт юм уу? Мэдгүй одоо сайн мэдгүй. Би одоо Америк руу нэг ганц удаа л явж ихтэй тэр нь бүр 7 хоногор тэгээд хиппинүүстэй таарсан гэж. Таарсан үгүйгээ сайн мэдэхгүй байна. Ихтэй ер нь байдаг л ер нь тий. Тэр үе бас айгуу тийм надад бас айгуу сонирмж гэмээр бас айгуу хэцүүч гэмээр тэр үед ч одоо ингээл дуу өгч хүмүүс өөр залуучуудын зугаач цэнгэх өөр бас юу байсан юм бэ гэж бодглохоор одоо үе шиг бас байгаагүй шүү дээ тий. Бас тийм тий. Тийм тэгэхээр бас үе үеэрээ ингээ өөрөөс юм шүү. Тэрнээс гадна нөгөө Jim Morrison чинь тэр нэг тэр Парисын одоо Rock and Roll Circus гэдэг баарнд агуу олон удаа ингээ очдог гэсэн. Тэнд юу н очиж зугаацдаг гэсэн гэдгийг харж исэн зөндөө гэрчүүд ингээ байт юм байлээ л дээ. Тэгээ би түрүүнд нөгөө ярианд дуртажсэн 20 настай нөгөө хар тамхи намаалдаг Jean de Brete гэдэг нэг залуу байгаадсан шүү дээ. Тэр залуу бол тухайн үеийнхаа Playboy-нээс юм байна л та. Ер нь бол ингээ амар зугаац ингээл дуртай рок одуудад ер нь ингээ алдартай мөнгөтэй гэсэн бүх хүмүүс хар тамхи зардаг. Тэгэнгүүтээ тэр Pamela гэд одоо нөгөө Jimmy найз эмэгтэйтэй нь хайр сэтгэлийн холбоотойсэн байхгүй. Тэгээд тэр залуугаас болж гэхдээ энэ Jim Pamela-г салаагүй юм билэ. Одоо энэ залуу ингээл дундуур нь орж ирэнгүүт гурвалжин хайр дурлалын асуудал үүсчихэд байгаад тэгээд энэ асуудал бол тухайн үед бүр амар юм одоо хайр дурлалын юм ховж ивний одоо романсын ховж ив гэх юм уу тийм байдлаар аяг тарч ирсэн мөлий. Тэгээ чи яг энэ Jim Morrison тэгээд Pamela хоёрын хайр сэтгэлийн талаар аяг олон мэдээллүүдийг харсан уу? Ер нь би яг доорс талаас нь лайг уншсан Jim Morrison гэхээс илүү тийм. Тэгээ энэ хоёрын хайр сэтгэлийг бүр хүмүүс амар ярьдсан байлээ. Тийм айгүй сонин юм ерөөсөө ингээд амар хэрэлддэг. Тэгсэн мөртлөө салтахгүй. Би эндээ бүр амар хайртай. Тэгсэн мөртлөө тэр Pamela нөөр одоо нууц амрагч гэх юм уу тийм хүнтэй байсан. Тэгээд тэр Jean de гэдэг энэ 20 настай гэдэг чи одоо энэ Pamela-гаас бол ер нь дүүхэн байгаа байхгүй. Тэгээ айгуу тийм одоо хүүхнүүдтэй ч гэсэн айгуу орооцолтдог. Ер нь хаана л юм одоо зугаац цэнгэх юм байна. Тэрэн дээр явж идэгсэн залуу. Тэгээ энэ хоёр өрөөсөө хэнийг Jimmy Парист ирэхээс өмнө ингээ хоорондоо явуулдаг гэсэн юм л да. Тэгээд ирснийхэн дараа ч гэсэн ер нь ингээ хоорондоо холбоотой байсан. Тийм болохоор энэ тэр Jean de гэдэг хүн нь болохоор тэр China White гэдгийг зардаг байсан юм л да. Тэгээд энэ Jim Morrison-ыг за энэ нас барахтаа тэр тухайн үед хамгийн амар гэгдэжсэн тэр China White-ыг хэрэглээд нас барсан гэсэн тэр магадлалыг л төвшүүлээд байгаа юм билээ. Тэг яагаад энэ одоо залуу тэр хинтээ Pamela-тай холбоотой байсан. Тэг яаж юу нь бол тэр нэг хөхөлт хүрэх аюултай героиныг энэ хоёр өөрсөндөө ингэж авсан энэ тэр гэдэг нэг энэ хүнтэй холбогдож таарт юм билээ. Тэгээд Pamela гэдэг эмэгтэй болохоор өөрөө айгүй тийм чи өрн зургийг нь харж ирсэн үү? Харсан. Ер нь царайлаг тий. Айгүй царайлаг хөрх хүүхэн байсан. Тэгээ нэг ийм бол нэг ийм жоохон оранж үстэй ч илүү нэг шарчлуу нэг тийм үстэй. Лондор хол. Тий айгүй хөөрхөн тэг ерөөсөө ийм хар тамхины бүр тэр чин Pamela ч өөрөө бүр амар донтой юм билээ ш хар тамхины. Бүр донтогч гэж байгаа байхгүй. Айгүй олон жил хар тамхи татцсан. Бас тэр нөгөө happy хөдөлгөөнийх нь бас нэг хүн байсан юм шиг байна. Угаасаа хувцснаас нь хараад антшгүй л хэлээ л дээ. Тэгэнгүүт хүмүүс ингээ хараад ерөөсөө тийм донтогч гэж хардггүй. Тэгээ тэр Pamela ч өөр амар тийм ичимхий, тэг амар даруухан хүмүүстэй ингээ ярьж марахтай амар тийм зөөлөн дуу хоолойтой. Ерөөсөө хинч энэ эмэгтэй харангуйтаа ингээ уян донтогч байж гэж хэлмэргүй. Одоо энэ донтцсон хүмүүс чинь нэг амар эвгүй царайтай болчихдээ штэ. Тийм ерөөсөө биш гэж байгаа байхгүй. Тэгээд яг хуу энэ хэнийг Jimmy-г бас нэг ингээ донтолтоос ингээ уг нь бол
гаргаад ингээд эрүүл хоорондоо ингээд хайр сэтгэлтэй болцсон хүмүүс арай эрүүлэр амьдрий гэж бодож байгаа боловч тэгж ерөөсөө гар тамхинаас нь гаргаагүй. Тэнгүүтээ Памела нэг хэсэг одоо ингээд өөрөө ингээд сүүлд цагдаад өгсөн мэдүүлэгтээ одоо би ингээд баг хэрэглэхэ бол айгу удаж гингүүтлээ. Жим болохоор ерөөсөө хэрэглэхэ зогсоогүй гэж байгаа. Тэгэхээр ингээд хажууд нь байгаа хүн мөртлөө бас ингээд зогсоогоогүй нэг бодломсаа сонирн байгаас тээ. Уг нь бол ингээд ирээдүйн амьдралаа бодмоорын тэгээд одоо тухайн үеийн ситуац нь ямар байсан. Надад бол бүр амар ойлгомжгүй санагдсан. Яг аюул юм тий. Хотлоо ирсэн болохоор л юм байна тий ер нь бол. Тий уг нь бол ингээд ер нь ямар ч хүн тэгж бодно нэстэ ингээд нэг суух гэж байгаа хүний хар тамхинд ингээд донтоод байвал хоёлаа одоо ингээд амьдралаа бодё ч юм уу би гарч байгаа юм чи хоёлаа ингээд одоо ингээд хийж ярьдаг юм бах та. Би төртэй гайхаад ч та ямар сонин. Тэгээд би гарцсан ч гэсэн хэн бол ингээд үргэлжлүүлж хэрэгэлсэн хിവэрэ байсан ингээд. За тэгээд нөгөө нас барсан оройныхон 7 цагт цагдаа нар бол мөрдөн шалгалтаа дуусгаад явсныхаа дараа Памела нөгөө ирсэн гэдсэн Alan Roney гэдэг нэг найз нь байгаа гэсэн шүү дээ. Бас Jamie ч гэсэн найз. Тэр найздаа шөнийн 1 цагийн үед тэр хоёроо гэртээ буцаж хараад тэгээ пянт сонсож виски уучаад дараа нь героин сорч хэрэгэлсэн гэдгээ өөрөө ингээ ярьсан байгаа байхгүй. Тэрнээс гадна нэг амиа хорлсон гэдсэн нэг тамга гацсан штэ. Тэр нь болохоор ингээд албаар их тунгоор хэрэглээд амиа хорлсон гэж үзэх хүмүүс одоо хөтлөн ингээ байгаад идэм байна л та. Тэгээ нас барахаасаа 1 сарын өмнө ингээ юу болж исэн гэхээр Джейм одоо өөрийнхөө найз поп дуучин Филип Делеки гэд хүнтэй хамт студ дээр нь очиж ажилласан юм билэ. Тэгээ Пив унга дуу энэ төр биччихээд тэгээ Жим бол яваад өгсөн. За тэгсэн чинь студид нь Жим ингээ цүнхээ мартаад явцсан байсан юм л та. Тэгэхээр нараас нь дуудаад чи ингээ юмаа мартчихлаа гэсэн чинь одоохондоо чамдаар байж байгаа гэж хэлчээ. Тэгээ яваад өгсөн. Тэгээ тэр Филип гээд дуучин Жимиг хамгийн сүүлд одоо амьд харсан үеийн яг тэр болж таарсан юм билэ. Тэгээ үлдээсэн цүнхэн дотор нь болохоор хит хитэн шүлэг бичдэг тийм дэвтрүүд нь байсан. Тэгээ нэг дэвтэрт нь болохоор ганцхан мөр бичигдсэн. Тэгээ тэр нь болохоор сүүлчийн үгс гэснээ төгсөв гэдэг бичсэн байсан. За тэгээд өөр нэг бичсэн зүйл нь болохоор эцэст нь ингээд би өглөө гээд дэвтрийнхаа болохоор хамгийн төгсгөлд нь бичсэн байсан. Тэгээ өөрийнхөө өглийг ингээд уртчилж мэдсэн юм шиг ингээд бичсэн байсан гэж яг үздэг юм байлаа. Тэгэхээр энийг яг хүмүүс ингээ амиа хорлох сүүлийн цагтл одоо бичээс байсан гэж тамгалд юм билээ. Тэгээ амьдралынхаа сүүлийн жилүүд нэлээд тийм хүнд байгаад ицсэн. Угаасаа Америкт очих юм бол шоронд хоригдох тийм ял хүлээж исэн юм билээ. Тэгээ тийм болохоор одоо зарим хүмүүс ч гэсэн за арга өөрөө л ингээ явцсан юм шүү дээ. Чам дээр болохоор тиймэрхүү юу байсан нь одоо ингээ амиа хорлох тал руу чиглүүлсэн ч юм уу тиймэрхүү яриа энэ төр сонссон юм байгаа юу. Ер нь бол би нэг тийм сонсоогүй. Гэтэ яг саяны яг тэр сүүлийн мөр сүүлийн үгс гэдгийг сонсоод яг өөр айгу тийм гоё үгс мөсөн гэж бичдэг ингээд толгоос нь зүгээр л гоё ингээл гарч идэг хүн байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр тийм амар энгийн юм ингээд зүгээр шууд бичихгүй болов уу гэж би бодож байна. Тэгээ өөрийнх нь IQ-ноос 149 гэсэн шүү дээ. Амар өндөр IQ-тэй хүн байсан байгаа даа. Тэгэхээр нэг тиймэрхүү юм бүр яг амиа орлоос мэлаараа өөр юм бичсэн баг тийм. Далд утгатай юм хийх байсан болов уу гэж би бодож шүү. Тэр мундаг хүн. Тэгээд одоо ингээд уран бүтээлч хүний хувьд нэг юм үхэл мүхэл дуулах ч юм уу те үхэлтэй холбоотой сэдвийн тиймэрхүү шүлэг мүлэг бичдэг ч юм уу тиймэрхүү авах байгаад идэв штэ. Тэгмүүд энгийн хүмүүс чинь их тиймэрхүү юмар ингээд зөрхөлдгөө штэ. Тэгэхээр магадгүй тэр нэг юм нь бас одоо ингээд нөгөө хин чин Jim Morrison чинь жоохон үхэлтэй холбоотой ингээд зүйл бичингүүт өөр хүмүүст айгу сони юм шиг санагдаад баг наадах ч үхлээ ингээ өөрөө бараг л зөвгөнцэн биш үү гэж ярьж байгаа боловч яг ясэм дээрээ уран бүтээлч хүний хувьд бол зүгээр л тэр нэг хийсвэр төсөөлтэй өөрийнхөө ингээд төсөөлж бодож байгаа юмыг биччихснийг нь хүмүүс л айгу юм тэгэж бодсон байж магадгүй юм те. Тэгээд The End гэдэг дуу нь 12 минут үргэлжилдэг. Тэгээд тухайн үедээ болохоор нөгөө айгу тийм урт рок бүтээлд тооцогдчихсэн. Тэг өнөөдөр ч гэсэн одоо энэ хамтлагийн хамгийн алдартай дуунуудын нэг гэж байна. 12 минут үргэлжилдэг гэхэр ч одоо 71 одоо 60 онд гэхээр бараг байж боломгүй үсттэй. Тэгээд Queen-ийн дуу чинь нэг амар урт дуу байгаад тийм нөгөө Bohemian Rhapsody чинь амар урт. Хэдэн минут чинь нэг 6 7 8 хүрдэг өгш уус. Бас овоо ортаа. Тэгсэн чинь л нөгөө нэг студийн хүмүүс тэгээж идэг гэсэн. Юу гэж юм урт дуу гаргаж идэг хүмүүс надад сонсохгүй масахгүй гэсэн чи юу яа амар алдартай тоолцсон шүү дээ. Харин тий. Тэгэхээр одоо 12 минут үргэлжилдэг дуу гэхээр тэрэн дээр одоо яасан байж тарах уу гэхээр сонсцсон санагдаж байна. Нэр нь бол надад амар ойрхон сонсогдоод байна. Би яг ингээд дуртай дуунуудын нэрийг би нэр цэжлэлт юу нэр жоохон тарах байхгүй хүүхэнтэй тарахаж гисэн. Дуу мууны нэр ч гэсэн хамтлагийн нэр ч гэсэн цэжлэлт айгүй маргахан. Тэгээд яг ингээд DN гэдэг нэр надад ойрхон байна гэдэг бол надад амар таалагдсан л дуу гэсэн. 12 минут сонссон юм байна. 12 минут сонссон л байна гэсэн үг үү. За тэгэхээр Jim Morrison болохоор өөрийгөө ингээд дуучин гэхээсээ илүү яруу найрагч гэж үздэг байсан юм билэ. Тэгээ ерөнхийдөө бол нөгөө од болохоосоо өмнө шүлэг энэ төр бичдэг. За од болсныхаа дараа ч гэсэн шүлэг философи айгүй тийм дуртай хит хитэн яруу найр
нэг юм бат ном энэ төр хилүүлж гаргаж ийсэн юм байна. Тэгэхээр ер нь айгүй тийм IQ өндөртэй ер нь бол ингээ мэдлэг айгүй сайтай хүн байсан баг. Ер нь насаарх 27 настай нас барсанд нас айгүй олон хүн ингээд тэр нь бол айгүй харамсаж явт юм бил айгүй их хүн бүтээх байсан байхгүй. Потенциал айгүй сайтай. Энэ хүний хоолойг болохоор одоо хүртэл ингээ дахин тавтагдчихгүй гэж үздэг юм билэ. Тэгээ баритон хоолойтой юм байна. Баритон ч нөрөө нэлээд юм бас юм бүдүүн те тэр аргийн хүн ингээ гаргаад иж чаддаггүй тийм хоолой байгаа даа штэ. Баритон хоолойтой рок дуучин болно штэ те бар. Тийм те тайзан дээр айгуу тийм хүмүүстэй нөгөө одоо үзэгчдтэй айгуу тийм холбогдож чаддаг гэх юм уу? Одоо нэг зүгээр л нэг тайзан дээр тэр хавтад дуулаад ингээ орох биш бүх хүмүүсийг ингэж одоо чи одоо өөрийн гэсэн айгуу том харизмтай ингээ хүн байдаг байхгүй. Тэгжиж л одоо тэгж чадна үстэй юм авраа өндөртэй ч гэх юм уу те. Тэгээд өөрийнх нь одоо энэ зохиодог шүлгүүд энэ төр ч гэсэн айгүй ийм одоо хүмүүсийн сэтгэлд ингээ хоногшож үлддэг. Ямар сайндаа ингээ одоо хүртэл хүмүүс сонсоод байна гэхэлэр зөвхөн хөгжмнөөс гадна бол энэ хүний нөө зохиожсэн дуу энэ төр ч гэсэн айгүй алдартай байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр зүйлүүд нь бол ерөнхийдөө хүмүүс нөлөөлөхөөс гадна одоо үеийн олон дуучдад ч гэсэн одоо ийм хөгжмийн карьер хөөж байгаа хүмүүст ч гэсэн айгүйх нөлөө үзүүлсэн гэж явдаг юм байна. Тэр нөгөө нэг багада 3-4 настай хахад нэг Мексикт явж байхад замын хажууд ингээд шархтсан тийм яг ингээд уугуул Америкчууд одоо индианчууд гэж хэлдэг шүү дээ бид нар. Яг тийм хүмүүс байсан. Тэр нэг өөрийнх нь ингээд амьдралынх нь ингээд яг амар том мөчүүдийн нэг гэж бас өөрөө хэлдэг байсан юм билээ. Тэрийг сүулт нь дуу муун дээрж оруулсан байт юм билээ. Тэгээ тэрийг бас айгуугүйш хүлгэлж бас бичсэн байт юм билээ. Тэгээд аав ээж тэр ихчийнх нь ярианаас сонсоход бол тийм амар юм бол байгаагүй. Зүгээр яг ганцхан нэг индиан нэг хүн өөлөд байжсэн тэрэн дээр ингэж юм уурсан амар нэг фокуслаад ингэ амар ингэ өөрт нь хүн сэтгэл үлдээсэн. Тэднийг хараад амар тийм өөрт нь нэг юм цочрол болоод ингэ тэрийгээс хүлднээс айгуус гоёор илэрхийлсэн л байд юм шиг үл. Би дууг нь бол сайн санахгүй. Гэтэ яг тэр үгийг нь бол санаж байна. Яг замын хажууд ингэ хөвтсөн индианчууд гэсэн нэг тийм нэг үг байгаад байт юм аа. Бас айгуу алдартай дуунуудын нэг байх хэвээр. За ингээ ямар ч хэлсэн хоёлаа бас нэлээд олон өнцгөөс нь ярьж тайлбарлахыг хичээлээ. Энэ хүнийг за энэ хамтлагийг мэддэггүй байсан хүмүүст ч гэсэн нэлээд олон бас мэдээллийг хүргэж чадсан байх гэж найдаж байна. За тэгээд өнөөдрийн дугаарт хүч нэмж оролцсон тэргэлдээ маш их баярлалаа. За урьж авчирч оролцуулсанд маш их баярлалаа. Би авчираагүй шүү дээ. Тэгээ өөрөө ирж оролцсонд баярлалаа. Тэгээд банк сонсдог шүү. Баярлалаа. Тэгээд ямар ч гэсэн хоёлаа дараа бас дугаар хийх болтугай гэж хүсье. За тэгээд Club 27 гэдгээс өөр бас алдартай гэх юм бол одоо хүмүүс нөгөө Amy Winehouse-ыг бас нэлээд мэддэг бах те. Тэгэхээр энэ юм уу эсвэл одоо өөр бас юм алдартай ч юм уу ямар нэг байдлаар илүү тийм mystery төрлийн хэрэг байх юм бол чамтай хаж суугаад бас ярилцъя гэж бодлоо. За тэрэнд бол татгалзахгүй. За ингээ ямар тач та бүхэнд энэ удаагийн подкастыг бит хоёр хүргэж дууслаа. Ингээд бүгдээрээ амралтын өдрөө ая тухтай сайхан өнгөрүүлээрэ. Энэ удаагийн дугаарын талаар сэтгэлээ комент хэсэг заавал бичиж үлдээгээрэй. Ингээд хэдүүлээ ирэх мегмар гарагт бас нэгэн сонирхолтой дугаараар эргээд уулзъя. Түр баяртай. За баяртай.